Тэнгэр заяат агуу их өвгдээцийн удам болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогын хүрээнд 12 дахь жилдээ тасралтгүй хүргэж байгаа бага хуралтай Эрдэмийн чуулганы 271 дахь дугаарт тавтай морилно. Эх орныхон амин чухал асуудлаар соёл гэгэрэлд ухаант ард түмнээ хөтлөж сайн сайханд хүргэх юмсан гэсэн олон сайхан нийгмийн элит давхаргын эрдэмтэн судлаачид энэхүү хуралдайд саатаж үн цэнтэй мэдлэгийг хүргэсээр байна. За өнөөдрийн манай зочин бол Гүн ухаантан Намхай давгийн сом аваага ард түмний хүсэн хүлээж байсан зочин байлаа. Ягаад гэвэл утахгүй битээр одоо ярьслах их гэж байгаа гэсэн товч мэдээллийг захим ертөнцөд тавихад түүнээс хойш маш олон улсууд нэвтрүүлгээ маань асууж шалгааж хүлээж ирсэн юм аа. За ингээ мянга үзэгчдийн хүмүүс танд энэ өдрийн гэгэн сайхан мэндийг хүргэж байна. Өнөөдөр ингээд зуны ихэнх сарын шинийн 3 болж байна. Ингээ ард түмэнтэй сайхан мэдлэхгүй юу та. За сайн байцгаана уу. За тэгэхээр бид хоёр бол их үеийн эмэгтэй хүн юм. Бид хоёр бол эх орноо өмөөрөх, бурууг нь хэлэх, зөвийг нь ухааруулах, үдсэн судалсан энэ эрдэм мэдлэгээ түмнээсээ харамлахгүй байх энэ сэтгэлээрээ бол одоо санаа нэгдэж байна. Тийм учраас таны одоо энэ үн цэнтэй ном монголчуудын алган дор одоо Аз уулж сая тавигдлаа. За энэ ном бол Намхай давгийн сомоо гүн ухаантны бичсэн удмын доройтл гэсэн номыг монголчууд маань аваад тун удаагүй байна. За ямар ч байсан ном уншдаг хүмүүсийн хүрээнд бол энэ ном дуйлаан тарьж байна. Ягаад гэвэл бидний яг дайрж гарах ёстой. Энийг орхиод магадгүй эннээсээ ичиж яагаад тойрч байсан тэр ноцтой бөгөөд хамгийн чухал сэдвийг одоо энэ эрдэмтэн маань үнэхээр тархиаж хилээд сэтгэлээж хилээж Монголын ард түмний алган дээр тавьсан ийм зол завшаанаар өнөөдөр бид энэ хөө нэвтрүүлгээ хийж байна. Тэгэхээр өнөөдөр бага хуралдаа Эрдэмийн чуулганы сэдэв бол удмын доройтол улс Монголыг минь мөхөөхвэ гэсэн болгоомжлонгуу тийм сэдвээр хоёлаа ярих гэж байгаамаа. За энэ номтой хэдийн хугацаанд ноцолдов энэ номыг бичих гэж одоо бас хэр их зовж зүдрүү гэх юм уу? Одоо яаж энэ номны ард гарваа гэдгээ та бас нэг үзэгчдэд хэлж өгөөч. Энэ номны ерөөсөө тулгуурласан шинжлэх ухааны том судалгааны бүтээлүүдтэй 30 жилийн өмнө оюутан байхдаа танилцсан байгаа. Бүр тэндээс ихтэй гэж хэлж болно. Тэрнийг одоо нэгтгэн дүгнж бичих санаа хэдий төрсөн бэ гэвэл нэг аюултай хэрэг болсон шүү дээ. Нялх хүүхдээ одоо нэг моргт ажилтдаг нэг эрэгтэй яасан ч гинөө их аюултай юм болж нас барж нөгөө хүүхэд нь тэгээд Монголын охид бүсгүйчүүд бас нинжин сэтгэлтэй эрэгтэй эмэгтэй янз бүрийн насны хүмүүс очиж зул өргөх ёслол болсноо доо. За тэрнээс хойш л ерөөсөө бичихгүй болохгүй юм байна гэд тэгээд материалуудаа овоолж эхэлсэн одоо цуглуулж эхэлсэн юм байгаа. Тэгээд 2018 онд ерөнхийдөө юугийн таймыг гаргацсан байсан. Тэгээд 19 оны сүүлээр бэлэн болсон энэ ном. Тэгээд 20 он гараад уншигчдийнхээ гар дээр очсон номоо. Зөв. Ингээд номын нэр харахаар л одоо бидэнд бол зайлшгүй ярих ёстой толгомдчод байгаа. Магадгүй ингээд нэрийг сонсохоор одоо бүр ингээд амьсгаад авчдах ч юм уу. Тийм мэдрэмжийг төрүүлэх энэ удмын доройтлын асуудлыг бол та ингэж бүх талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэд гаргаж тавилаа. Тэгэхээр би ингээд үдчийтл чинь энэ доройтлыг судалдаг ухаан гэж бол хүн төрөлхтөн өөрөө гаргасан ийм ухаан байж. Энэ өнгөрсөн зууны ихэд ихэнх онд ямар нарийн нандин имийг судалж байсан сүрхийн ухаан байваа. Энэ одоо ямар хүмүүс энэ доройтлыг судлах шийдвэр гаргаж ирсэн. Энэ тэгээ яагаад ингэж мартагдаад өнөөдөр хүмүүс бараг энэ юу тийм юм байдгийм үү гэтэл нь одоо алга болчихвоо. Бүр 19-р сууны сүүлчээр Орос, тэгэл Герман, Швейцарын мөн Италийн эрдэмтэд энэ доройтлын хамгийн гол зүй тогтлуудыг нэгэнд нээчихсэн байсан. За тэгээд энэ Орост жишээлбэл их судлагдж байсан. Энээс бол дегенерацийг буюу удмын доройтлын судалдаг ухааныг дагаад евгеник буюу хүний удмыг сайжруулах ухаан гэж гарсан байсан. Маш их өндөр хөгжижсэн. Тэгээ өнөөдөр бол генетикийн салбарт энэ ухааны бүр гүнзгийрүүлээд одоо цааш нь хөгжүүлсэн байгаа. Гэтэл яагаад ард түмнүүдээс далдалж байна вэ гэхээр нэгдүгээрт хүн төрөлхтнийг яг төр зүүр одоохондоо удирдах байгаа сүүлийн 400 жил бүр ингээ атгсан байгаа. Энэ сектийнхэн бол хүн төрөлхтнийг одоо удирдах байгаа энэ сектийнхэн бол өөрсдөө юм асуудалтай. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хүн төрөлхтнөөс энэ удам дороодох зүй тогтлуудыг нууснараа мөн ард түмнүүдэд үндэстнүүдэд угаасаа байсан эмпирик байдлаар уламжлал маягаар одоо байсан тэр ёс заншлыг устгаснаар үндэстнүүдийг хүн төрөлхтнүүдийг устгах юм байна гэдгийг ойлгоод тэгээд
угаасаа хүн төрөлхтнийг цөөлөх бодлоготой юм хүмүүс чинь зориуд нуусан байгаа байхгүй. Тэгээд үүнийг нуухад гийтлэр нөгөө хит Ubermensch-ийн үзэл гээд тэр одоо нөгөө айричууд хамгийн дээр бус нь бол мал. Тийм учраас айричууд бол норд үндэстнүүд бол бусдыгаа тэр доод үндэстнүүдэд устгаж явах хэрэгтэй гэсэн энэ үзлийн одоо бас хамгаалж ийн гэсэн шалтгаанаар ерөөсөө Нюрнбергийн хууль одоо хурал болсон шүү дээ. Түүнээс одоо гаргасан шийдвэрээр ерөөсөө энийг судалж болохгүй. Энэ тухай дээд доод үндэстнүүдийн тухай за тэгээд ерөөсөө доройтсон үндэстэн гэсэн юм байж болохгүй гэж шийдвэр гаргасан. Яг тэгвэл Гитлер бол доройтсон үндэстэнд еврейчүүдийг оруулж исэн шүү дээ. Үнэхээр доройтсон удмын доройтолтой үндэстэн гэдэг нь бол бүр тогтоогдсон. Маш их гений өвчтэй. Гений удамшлын өвчний одоо цуглуулга болсон ард түмэн байж идэг. Тэгээ тэрүүгээр нь бүр судалгаа маш их олноор хийгдсэн юм баталгаатай. Одоо хамгийн наад захын жишээ гэвэл еврей үндэстнүүд бол J1 гэсэн одоо юунд хаблаа бүлэгт багтдیں۔ Усаад нь чинь ерөөсөө игэр хромсооныхоо дагуу 20 бүлэгт хуваагдж байгаа шүү дээ. За тэр дотроо бол J1 гэдэг бүлэгт нь еврейчүүд ерөнхийдөө багтдаг. Ганцхан бас биш л те. Тинчээ И гэдэг хаблаа групп орж идэв. Бас цагаан арьсны энэ славянчуудыг үүсгэсэн бүр одоо славянчуудаас тасарсан бүр язгуурын тэр R1 гэсэн R1 гэсэн нэг тийм язгуурын нэг бүлэг явж идэв. За гэхдээ хамгийн гол нь J1 энэ бүлгийн хүмүүс маш гений одоо удамшлын өвчтгээс гадна судлаад үзэхээр усан төрөл төрөл хоорондын харьцаанд 3 үе дээрээ байдаг. Ерөөсөө 3 үе дээрээ тус ойртолттой бүгд еврейчүүд. Монголчууд бол гэхэд ямар вэ? 10 үе дээрээ л одоо яс тасарлаа гэж хурим найр хийгээд тэгээд тэрнээсээ хойш сууж болно гэд отго болж тасардаг байсан тийм ээ. Овог бол хэвээрээ отго болж тасраад отго хоорондоо бол 10 үе тасраснаас хойш хүмүүс хоорондоо гэрэлж болно гэж үздэг байсан. Тэгэхээр монголчууд бол нийтээрээ 21 оны хүртэл ямар ч цус ортолтгүй үндэстэн байсан. За тэгэхээр одоо яг дэлхийд даяар нэг дуулын тариад байгаа хоёр асуудал байгаа. Нэг нь бол энэ Билл Гейтс, Мелинда Гейтс хоёр салсантай холбоотой. Мелинда Гейтсийн нэг мэдээлэл нь одоо Билл Гейтсийг 2019 онд Америкийн шоронд нас барсан нөгөө Wall Street-ийн томоохон бизнесмэнүүдэд тэр дундаа еврей нарт гэх юм уу да одоо энийг өсвөр үеийн охтуудыг зуучилдаг байсан маш том хэргийн одоо хамсаатан баригдаж энэ шоронд яг амнасаа алдсан юм байна л да. Тэгтэл тэр гэтэл тэрдэнтэй найз байсан шалтгаан бол одоо миний энэ Билл Гейтсээс салах шалтгааны хамгийн том нөхцөл байсан 19 оноос бол би хөөцөлдсөн гэсэн нэг асуудал. Нөгөөдөө нь энэ Йордан голын ирэг дээр газын зурвас дээр өнөөдөр Израиль Палестины асуудал бас өндөрлөө. Ер нь яагаад еврей нар ингэж үеийн үед цагийн цагт ингэж одоо өмнө самуун дэгдэж амар амгалан биш байдгийм бэ. Дээр нь одоо аимшигтай халдлагын үеэр 50 гаруй хазаараа Монгол охтууд насан туршид одоо сургуулийн охтууд амнасаа алдснаар бид бол мах цусны тасаргаа учраас зүрх сэтгэлийн минь одоо эмзэглүүлж байна л да. Тэгэхээр нэг энэ хоёр асуудлыг бас сүүлийн үеийн ийм шуугантай асуудал учраас та энэ дээр бас нэг тайлбар хэлээч. За яах вэ? Энэ угаасаа л удмын дороотолтой үндэстэн гэдэг маань хүмүүс гэдэг маань нийгэмд ерөөс амар амгаланг амар зэгийг үзүүлдэг л ийм л програмтай хүмүүс байд. Яг тэгэл удмын дороотлын очих зэг нь өхөл мөхөл. Тийм учраас тэд нэр өөрсдийгөө одоо тэр даалт ухамсараасаа нэгэнд өнгөрсөн гэдгийг мэдж байгаа. Гэтэл муу хүмүүс гэдэг бусдтай хамт өнгөрөхийг хүсдэг л дээ. Өөрсдөө сүйрээ зогсохгүй бусдыг бас сүйрэлд дагуулж явах тийм л зорилготой байдаг. Тэгээд эдгээр сектийнхэн ерөөсөө хувьсгал гэдэг имийг анх бий болгосон хүмүүс шүү дээ. Хувьсгал гэдгийг 21 он тэгэл 1789 онд болж исэн байх гэж боддог тий. Гэтэл эдгээр хүмүүс бол Иранд ч тэр одоогийн Иран, Ирак оршиж байгаа газар тий хоёр мөрний хүндийд за тэгээ Египтэд за тэгээд Персэд одоогийн хаан Иран байгаа газар шүү дээ тийм ээ. За ийм газруудад очиод тэгэл үнэт зүйлсийг нурааж хамгийн минь хулгайлж аваад хаан төрүүдийн нурааж ингэж хувьсгалт эргэлтүүдийг хийж ирсэн ард түмэн байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр мах цусны зан заншил нь одоо хүртэл тавигдахгүй хамаагүй газар хаанч хамаагүй очиод тэгэл нураадаг. Хизээч үндэстэн
гээд байгаа тий. Соёлоороо бол үндэстэн байж чадж байгаа. Гэтэл хизээж төрт улстай байж үзээгүй арт түмэн шүү дээ. Ерөөсөө Сталин тэднэрийг энэ Палестин жоохон газар авч өгөөд 2 дугаар дууны Данидра Чех Польшуудын Чех Польшийн нутагт байдаг, Европт байдаг тэр Ашкеназ за тэгээд бас нөгөө Сефард гэсэн ийм 2 зүүн баруун Европт байдаг энэ израильчүүдийн удмыг авчираад тэнцээ Израиль гэдэг улс байгуулад ингээд туслалаа Сталин. Тэгээ ерөөсөө тэрийг ойлгохтой авч чадсангүй. Одоо энэ Израиль гэдэг бол ингээд нурж ийн л да. Одоо энэ төлөвлөгөө хэрэггүй болсон. Дэлхийн эздэд ч бас таалагдахгүй байгаа. Энийг нурааж байгаа. Тийм ч учраас израильчүүдийг бүр 100% вакцинжуулах гэдэг арчин шүү дээ, тий. Өөрсдөө хүсэхгүй байгаа. Энэ эсрэг байгаа. Израильтийн очиж суусан ард түмүүд бол. Тэр Мелинда Гейтсийн тухайд бол одоо эмэгтэй хүн юм чинь одоо эсрэг үцэхгүй яах вэ? Нөхрийгөө тийм муухай хэрэгт орооцолцсон байхад. Ерөөсөө педофилийн гэмт хэрэгтэнгүүд байдаг энэ дэлхийн элитүүд чинь. Дэлхийн элитүүдийг эмчилдэг тэр мэдрэлийн эмч нарын их нарийн нандан юунууд байдаг, туршлагууд одоо хэлсэн үгнүүд байдаг. Ерөөсөө нэг гэрт бол нэг хэдэн хүүхэд төрөхөд нэг л гайгүй хүүхэд гарч ирэл бусд нь ямар нэгэн байдлаар юунд очдог. Юу лээ нөгөө сэтгцийн эмнэлэгт очдог. Эсвэл бүр шал мангар хүүхдийн асрамжийн газар байсаар байгаад насаараа тэнд байжгаад нас барчдаг. Одоо Эйнштейний ах дүүнэр чинь тийм байсан. Эйнштейнээс гасан хүүхдүүд бүгдээрээ дебил хүүхдийн асрамжийн газарт байжгаад тэгээд дууссан шүү дээ. Тэгээд Эйнштейн нэгч 2-2 их нэртэй байжгаад гарсан хүүхдүүдийн очиж эргэж байгаагүй. Тийм л эцэг шүү дээ Эйнштейн жишээлбэл. Тэгээд одоо ийм удмын дороотолтой хүмүүсийн чинь дагалддаг тэр хилэнц нь бол одоо суур хилэнц педофилийн гэмт хэрэг. Ерөөсөө энэ удмын дороотол гэдэг чинь л энтгийн төнд шаштруудад хэлсэн байгаа. Энэ ном дээр би хилцсэн байж байгаа. Брама гэдэг бурхан яасан, ямар гэм хийсэн. Одоо хүн төрөлхтний генийн инженер, хамгийн гол инженер байсан хүн төрөлхтний өвөг эцэг Дагша гэдэг тэр ямар гэмт хэрэг хийсэн. Энэ тухай шаштруудад угаасаа хэлсэн байгаа. Тэр гэмт хэрэг бол нөгөө л педофилийн гэмт хэрэг шүү дээ. Тэгэд эндээс бүх гэмт хэрэг, бүх хилэнцүүд үүсдэг байгаа. Тэгээ одоо альва нэгэн зүйл устгахынхаа өмнө одоо маш их юм одоо газар авч тэгээ ерөөсө гим хилэнцээ нуухан байдаг энэ зүй тогтолтой. Одоо энэ дэлхийн элитүүдийн чинь одоо хилэнцэн нүглэн нүдэрээ гарж ийн л гэсэн үг л дээ. Тэр Эпштейн ч одоо юун дээр нэг аралтай байсан гэж байгаа. Тэгээ би энэ тухай нэлээд цуврал лекцүүд 2020 он жингаа явуулсан юм байгаа. Тэгээд дандаа бага насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг авчиж тийм сексийн зугаацалт одоо зүтгүүлдэг, үйлчлүүлдэг. Нялх бага насны хүүхдийг өөрийгөө хараа хяналтгүй хүүхдийг өөрийгөө олоогүй юу ч учир мэдэхгүй байхад нь их гоё сайхан юм жихэр мэхрээр хуурч аваачиж байгаад нөгөө Гислен Максвелл гэдэг авгаа штэ. Гислен Максвеллийн аав нь болохоор медиа магнат байсан. Одоо хэвлэл мэдээллийн томоохон магнат байсан еврей хүн. Тэгээд Орос Горбачов энтертэй найз байсан гэж байгаа штэ. Нөгөө эх орноо гадаадынханд хүлээлгэж өгсөн нөгөө урагч Горбачовтай найз байсан гэж байгаа штэ тэр Максвелл. Тэгээд тэрний охин нь болохоор Эпштейн гэдэг одоо хүүхдүүдийг одоо тэр муухай юмнуудад аваачиж өгдөг, сексийн зугаацалд нь зориулж аваачиж өгдөг. Тим юмных нь одоо хамтран зүтгэгч нь байсан гэж байгаа. Маш их тэр бом долларын хөнгөртэй гэсэн. Тэгээ Эпштейн яг өгсөн үгүй юу эсвэл тэрүүгээр одоо өгсөн гэдэг юу гаргаад яг үүндээ одоо зөндөө олон мэдээлэл авсан уу? Энэ бол бас тодорхойг байгаа. Ямар ч зүйл өгсөн гэж л нийтэд зарлагдсан тийм ээ. Тэгээд тэрнийх нь найз одоо Гислен Максвеллийг яг жинхэнэ локдауны үеэр барьж авлаа штэ. 2020 онд маш их юм болж ийж нөгөө локдауны нэг ач тус нь юу болсон бэ гэхээр ерөөсөө муу юм болгон гэ 100% муу байдгүй. Тэндээс дандаа нэг сайн үр дагавар бас гарч ирдэг байгаа штэ тий. Тэгэхэд нөгөө ухаанаас ямар ч байсан адренохром гэдэг юм нийлүүлдэг байсан одоо энэ локдауны үеэр юу яасан? Тогтоогдсон. Ухаан хотоос жишээлбэл ухаанд үйлдвэрсэн. Ганцхан ухаанд ч биш байгаа л да. Ингээ нууц лабораториудад тэр хүүхдүүдийг маш их дарчлахад адреналин нь адренохром гэдэг эсэлдээд
Эсрэлдэх оксигенац буюу эсрэлдэх процесс болдог байна. За тэгээд тэр эсрэлдэх процесс болонгууд нөгөө адренохром гэж юм болдог. Маш их зовлонтой ачаалттай үед хүнээс адреналийг ялгардаг да, стрессийн давар гэж ярьдаг. Тэгвэл тэрнийг нь эсрэлдүүлчихээр өстө дээд зэрэглэлийн одоо адренохром гэдэг зүйл үүсдэг байл да гормон. Тэгээ энэ дааврыг хүүхдүүдийг их хэмжээгээр одоо ялгаруур их хэмжээгээр тарчлаасны дараа цуснд нь шүүрхт нь ялгаж гаргаж авдаг. Ийм одоо зугаацалтай хүмүүс байсан байх шүү дээ. Тэгээ тэр нь ямар учиртай юм гэхээр залуужуулдаг. Тэр адренохром гэдэг бодис нь залуужуулдаг. Динээр нь бодоод байхад одоо ер нь энэ дэлхийн элитүүд чинь 100 гарч ил насураад байна шүү дээ, тий. Генри Киссинжерийг хаар одоо бүр гарцсан хойно сая л Трамп албан тушаалаас нь хөөж ууллаа зориуд тий. Хятадтай Америкийг холбож өгсөн хүн шүү дээ Генри Киссинжер чинь. Тэгээд одоо энэ юг их хатан Английн хатан хааныг хаар ээж нь 100 гарсан өөрөө одоо хидж гарчаад байгаа юм. 90 бүр хол гараал явж 100 гарах юм шиг байна. Тэр нь бол сая одоо 100 хүрэл 100 гараал ялла шүү. Тэглээ. Тэгэхээр чин зэрэг эднэрт одоо юугаар ингэж амт торгоогоод идэг гэхээр л хүүхдийн адренохромоор л амьдардаг байсан байж шүү дээ. Локдауны үеэр маш их том хэрэгүүд илчлэгдсэн. Тэр педофилийн гэмт хэрэгтэй холбоотойгоор тэрнээс бүр цаашаагаа явсан. Эднэр зөвхөн л ингэж зугаацаад байд юм уу? Гэтэл бүр цаашаа бүр Венецээс бүр цаашлаад Карфагены үеэс гаралтай хүүхдийг дарчлаа, хүүхдийг дахил дүргэх, хүүхдийг одоо залуунаас эрүүл мэндийнхээ одоо гол их үүсвэр болгож ашигладаг ийм зан үйлтэй тийм одоо хүмүүс юм байна гэдэг нь одоо харагдаж тогтоогдсон. Ийм хүмүүс бол хүмүүсийг юу гэж нэрлэх вэ гэхээр зүйл доторх аратан гэж хэлнэ шүү дээ. Сайкопат гэж хэлнэ те. Тэгээ зүйл доторх аратан гэдэг чинь юу гэсэн үг гэхээр бид нарыг устгах гэсэн үг. Бид нарыг эдэж гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс чинь бид нарыг устгах гээд дэлхийн хүн амыг цөөлнө гээд энэ их вакцин, энэ их ковид гэсэн энэ худал хуурмаг жүжгүүдийг гэж шатралтай тавиад тэгээ дэлхийн хүн ам ерөнхийдөө бол ойлгоод тэр тусмаа боловсралтай хэсэг нь Америкчуудын боловсралтай хэсэг нь за Европчууд угаасаа соёлт твийн улсууд эднэр чинь саяараа тэмцэж ослог гаргаж гин маш олон сая хүний баслагууд ковид бол хулих юм аа вакцин бид хийлэхгүй ингэж туршилтанд орохгүй ингэж гений өөрчлөлтөнд орохгүй гэдэг ингэж жагсаж байгаа одоо байдлыг болохоор медиагаар танаад янз янзаар монтажлаад 1000 хүн цуглалаа 10,000 хүн цуглалаа гэд 4-5 сая хүний цуглааныг ингэж одоо медиагаар ингэж цацж шүү дээ. Зөв. Тэгээд одоо их сони юм а. Сүүлийн үед энэ сохин ертөнцийг ажиглаад байхад хаах хол байгаа еврей нарын боловсрал, еврей нарын амьдрах арга, еврей нарын давуу тал, одоо еврей нарын хосгүй чадвар гэл ингээл Монголд ерөөсөө яригддаг байсан. Одоо ингээд жоохон хүүхдүүд залуучууд одоо еврей бүр шүтдэг болж Монголд. Тэд нар бол одоо мундаг юм гин одоо еврей шиг байх хэрэгтэй юм гэл. Тэгээ эднэрийн төрүүч болсон хүмүүс ихтэй сургуулийг тэр сургуулиудад төгсөж ирээд өнөөдөр төрийн сайд хийж гин, улсын хурлын гишүүн хийж гин. Тэгэл ерөөсөө тэрийг тунхаглал төрд гараал ерөөсөө залуу гишүүдийн хамгийн түрүүнд хийж байгаа боловсролын салбарыг өөрчилнө л. Юуса бодлогыг ахаад өөрчнө. Яагаад одоо ингэдгийм болгоод би бас бодож үзтэл монголчуудыг 1924 онд угийн бичиггүй болох үйл явцыг Оросууд л одоо хийцэн юм шиг л бид нар өнөөдөр бодоод хардаад одоо энэ их ой санамжгүй эхэс дээдсэн ах トゥ нараа мэдхгүй бараг ингээд 4-5 дахь үед ураг төрөл болж улс орон өнөөдөр доройтол төрж байгаагийн цаад шалтгаан чинь бараг таны яриад байгаа тэр хаавага твийн цааталтайгаа еврей нарын одоо улбаатай улсууд бараг бидэнд нөлөөлөөд энэ Чингисийн Монгол, Ариун Монгол, Алтан ургийн энэ тэнгэр заяад хүчрэхэг үндэстэн лөө өнгөж исэн юм болов. Тэгэлгүй яах вэ? Тэр үед Оросууд гээл улаан Оросыг буруутаад байгаа. Буруутай л да тэр мангар байсан байна. Өөрсдийнхөө соёлын үнд зүйлсээс урваад тий хаан төрөө одоо унгаж хаяад ингэцээ төрөө еврейчүүдэд өгсөн тий Оросууд буруутай. Гэтэл тийм ажил хийсэн Оросуудаар тоглосон еврейчүүд бүр их буруутай штэ. Тэр комментаринг гэдэг юм чинь л удирдаад байсан штэ тэр үед Монголыг тийм үү.
Тэгэл дараагаар нь НКВД-гийн хүмүүс нь ирээл удирдаад байсан гэдэг. Бүгдээрээ еврей байсан гэдгийг одоо энэ номон дээр бичсэн байгаа. Нэг орс хүн байсан нь еврей юутай байж ах жишээтэй, ихнэртэй байж ах жишээтэй. Бүх ардын комиссариатын бүх комиссарууд нь бүгдээрээ еврей байсан байгаа. Тэгээ орс гэж бүртгэгдсэн Ленин нь болохоор еврей ээжтэй байсан байж байгаа. Ингээд ерөөсөө л еврейн хувьсгал байсан л да. Тэр 1917 оны хувьсгал бол. Тэгэхээр хүн амын 1.1%-ийг бүрдүүлж виж яахаараа төр засгийнх нь 90% бүрдүүлчихдэг. Одоо нэг ясантаа юу юм л да. Еврей хүн гэдэг чинь энэ тэнд явахдаа ерөөсөө хамгийн муу муухай юм л хийж явсан байгаа юм л та. Тэгээ тэр хамгийн муу муухай гэж үзэжсэн үндэстнүүдийн үзэжсэн зүйлүүд нь юу гэхээр одоо тооцоолол, нягтлан бодохын ажил, за тэгээд юу нөгөө хүний мөнгө хүлэлт, тэгээд нөгөө хүний хүүртэй ажилтдаг, цогцтой ажилтдаг ажлууд. Тэгээ эдгээр нь бас давуу тал болох тэднэрт бий болгосон байгаа. Хүний зохицтой ажилласаар одоо үндэстнүүд хамгийн муу ажлаа хийлгэж штэ. Нөгөөдөл чинь анагаахын мэдлэг рүү салбар руу ороход их төхөн болсон байгаа. Тэгээд ялангуяа сүултээ бүр мэдрэлийн салбарыг ааглаад дан ганцаараа аагалсан шүү дээ еврей мэрэгчлэтнүүд. Тэгээ ерөн цаанаас нь загсан нөгөө мөнгө хүлж нэгтлэн бодохын ажил хийсээр байгаад тоонтой сайн болно шүү дээ тий. Тэгээд тэр одоогийн Израиль байгаа тэр Иерусалимаас нөгөө еврейчүүд тэнтэй үлдсэн байсан еврейчүүд нь Испани, Италид байсан Европ дахь еврейчүүд рүү захиа бичсэн байдаг. За та нар наад үндэстнүүдийнхээ одоо юу нь болно шүү. Хүүхдүүдээ сайн сургаа. Тэгээд өмгөөлөгч болго, эмч болго, тэгээд төрлүүн шураг, тэгээд удирдах эхлэе гэсэн мэд. Ерөөсөө маш их арга залтай үндэстэн л дээ. Яахаргүй ухаалгүй гэвэл ухаалаг. А гэхдээ ухаалаг байгаад хүн чанар гэдэг байхгүй бол ямар ямных нь одоо дээд ухаан байх вэ? Ухаан чинь бэлэг арга гэд хасах нэмэх туйлтай тэгжээд бүтэн ухаан болно шүү дээ. Тэдний ухаан нь бол хасах туйлтай хагас ухаан байгаа байхгүй. Тэгээд эрүүл сарвал ухаанаас амархан салчдаг. Нөгөө бурхантай харьцдаг бэлэг ухаан байхгүй учраас ертөнцийн цаадах жинхэнэ зорилго юу вэ? ертөнц юуны төлөө орчиж байд юм бэ? Хаана очт юм бэ? Хүний амьдралын утга учир юу юм бэ? Хүний энэ төрөл чинь дараа нь ингээ хүчээр хаваад хаана очт юм бэ? Хүн ерөөсөө оршихуйн хувьслын оргил нь юм уу? Энэ асуудлууд дээр ерөөсөө хариулт өгч чаддаггүй хасах туйлтай арга ухаан гэдэг. Тийм учраас шинжлэх ухаан бол бурхныг судалж чаддаггүй ш. Тэрийгээ ч хилдэг. Одоо ингээд энэ таны номон дээрээс нэрэл харахаар ингээд 17-оос 21 оны зөвлөлтсгийн бүрэлдэхүүний жагсаалт гэсэн чинь ерөөс дийлэнх нь ардын комиссарын зөвлөлийн 77% нь еврей тийм үү? Гадаад хэргийн наркомын 81% нь еврей, хууль зүйн наркомын 95% нь еврей, нийгэм хангамжийн наркомын 100% еврей, сэтгүүлчид 100% еврей. Тэгэхээр одоо яг энэ ингээд энэ түүхийн хуваалцанд цагаан дээр хараар байгаа энэ одоо баримт нотлохыг үнэхээр харахаар амар заяа үзүүлдэггүй. Тэгэхээр эд ер нь яагаад ингээд Орос орн руу одоо яхав те нэг саяхан одоо агуу их 2 дугаар дайн ямар их үнд цэнээр бидэнд олдов. Ямар одоо хүний зовлон дээр бас хичнээн сайхан хүмүүс алтан аймаан алдав. Владимир Путин ерөнхийлөгч сая хэлжил байна л да. Манай ард түмэн байгааг бол энд дайн цааш явах байсан юм шүү. Хэрвээ тэд байгаагүй бол бид ер нь юу гэж байх вэ дээ тийм зүгүүлээ байсан юм чинь. Тэр яагаад Орос руу ингээд дандаа уулгалт юм бэ? Яагаад үе ингэдэг юм бэ? Яагаад гэвэл Орос чинь одоо геополитик ярина да. Геополитик гэдэг 19-р зууны сүүлээр одоо хөгжүүлсэн байгаа. Барууны ертөнцид. За тэгээд юуг ойлгоод энэ геополитикийг одоо хөгжүүлсэн бэ гэвэл ерөөсөө л дэлхийн зүрх тарих нь бол юу юм бэ наа? Евроаз гэдэг бол ерөөсөө л дэлхийн хамгийн гол цөмөн юм байна. Тэр дундаа Төв Аз юм байна. Зүрхэн тархинд энд байдаг юм байна. За тэгээд манай одоо юу болвол одоо Их Британи бол мэдээж арал тий. За Европ бол баг хойгших уу. Евроазийн тий. За тэгээд бусад одоо Африк тэр Австрал за тэгээд нөгөө өмнөд хойд Америк бол ерөөсөө л алсын алс дах арлууд төдий юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгээд ерөөсөө л
цэвэр усны нөөц, ерөөс усны нөөц чинь хамаг гол хагалбар газар хаана байдیں۔ Төв Азад байдаг. Төв Азад байдаг. За тэгээ хамаг том байлдан дагуулууд таанаас ирж ирсэн. 800 жилийн циклтэй Төв Азаас л баруун Европ руу явж ирсэн. Ганцхан удаа Александр Македонский одоо Европоос Аз руу чиглэсэн байлдан дагуул хийх гээд бүтээгүй энтгийг точоод гацсан. Тэгэл Иранд очиод тэндээс орсон шүү дээ. Тэгэл агуу их байлдан дагуулагч гээл Македоныг хийлдэг. Гэтэл Төв Азаас хичнээн олон байлдан дагуулагч дөрөв. Тоо 13-нд багтахгүй зүүндөө их. Тэр байтугай Туркийн Османы эзэнт улс гээд дэлхийн гүрэн байгуулсан тэр үгс байна. Тэр чинь бас л Монголд уурахтай. Ийм байх жишээтэй. Тэгэхээр эднэр яасан гэхээр ерөөсөө тэр Хойд Аз, Оросын нутаг тэгээ цаашлаад энэ Төв Азийг эзлэх ёстой юм байна. Энд байгалийн маш их ресурс байна. Хэмжээ хязгааргүй их ресурс байна. Тийм учраас одоо эзлэх ёстой л гэж бодлого барьсан хэрэг. Тэгээ Оросуудыг бол хөгжүүлгүй дараа Азууд гэж үзэж одоо илэг барьжсэн хэрэг л дээ. Гэтэл яг үүндээ яг үндэстэн гэдэг утгаараа Орос одоо хөгжиж л байгаа маш залуу үндэстэн. Одоо аричуудын 5 том дөрхтөн үүсээд хамгийн сүүлийнх нь энэ нөгөө юунууд англ-саксууд одоо ингээд сүүлийнх нь англ-саксын дөрхтний суб дөрхтөн, саб дөрхтөн гэж байна. Дид дөрхтнүүдийн нэг нь одоо Америкт одоо жишээлбэл одоо сүмжил байх шиг байна. Гэхдээ цаашаа дахиад цэцгэлж болно л доо. Ямар ч байсан л нэг иргэншил дуусчих шиг байна. За тэгээ тэрний дараах дөрхтөн хэн байх юм гэхээр Орос л байх юм билээ л дээ. Орос урд нь ерөөсөө нэг ч удаа оргилдоо хүртэл хөгжиж байгаагүй. Ерөөсөө үндэснийх нь тэр ухамсар нь юуныхаа хөгжлийнхөө л төвшөнд байгаа. Яг үндэстэн хэлбэрээр нэг ч удаа одоо бүрлдэж амжиж чадаагүй тийм үндэстэй юм лээ. Тэгээ одоо барын бамбарыг баг дээр нь л гээл дарж авах л бодлого л доо. Гэхдээ ерөөсөө юмд одоо хичнээн ухаалаг хүн байлаа гэд ухаалаг үндэстэй өмшинжил ухаан технологиг одоо санаа ачлагч бүтээгч үндэстэн байлаа гэд бурхны санааг давдаг нь нэгч байхгүй шүү дээ. Бүх юмны цаана түүхийн процессуудын цаана тэр байтугай байгалийн зүйлүүддэх хувьслын цаана юу ажиллаж байгаа вэ? Бурхны санаа ажиллаж байгаа. Тэгээд тэр бурхныхын санааны дагуу бол одоо тэр славян үндэстэн Орос цөмтэйгээр бол цэцгэлэх ёстой юм байлээ. Цааш та. Саяхан Владимир Путин ерөнхийлөгч Оросын холбооны улсын сэтгүүлчидтэй хаалттай ярилцлага редакцийн уулзалт жил болго хийд юм л да. Сая тэ өмнө урьдаг сэтгүүлч нартай хаалттай уулзалт хийхдээ би Лев Николаевич Гумилевийн Пасинор онолд бол итгэдэг. Яг таны хэлсэн Орос бол одоо залан үндэстэн бид бол одоо ориглон гарч ирэх болно гэж хэлсэн байна лээ. Сайхан байна. Анх удаа одоо л хэлж болно л гэж зориглон хэлж гэн л да тий. Ягаад гэвэл Оросд одоо маш их боломж гарч ирж байна. Яагаад гэвэл Америк гэдэг одоо нөгөө нэг юу чинь гегемон алдж штэ. Америк бол одоо тэртээ бүгд ярьж байна. Дэлхийн лидер болох боломжгүй болсон. Өөрсдөө ярьж байна. Тэр сорилтыг давсангүй гэж ярьж байна. Даваагүй шалтгаан нь юу гэхээр нөгөө л генерацийн асуудал. Нөгөө энэ Алтай Эрдэнэ захингийн амтнууд дээр би товч нэг ишилсэн байгаа штэ. Хаачникер гэдэг өөрөө еврей гаралтай Германаас ирсэн сэтгэл зүйч, Америкийн сэтгэл зүйч Америк үндэстэн ямар ч дегенерацгүй буюу удмын доройтолгүй байхад нь хэн удмын доройтолтой болсон гэвэл еврейчүүдээ гээд нөгөө еврейчүүдийн тэдэн онд тэдэн еврей ирсэн гээд хүн амын тоотой харьцуулаад тэгээд тэр еврейчүүдийн нүдэлтэй холбоотойгоор нөгөө нэг сэтгцийн өвчин ихсэжсэн тэр процентыг харьцуулаад зайлбаргүй бүрд гарцаагүй еврейчүүдтэй холбоотойгоор сэтгцийн өвчин ихсэж Америкчууд доройтолд орсон гэж хэлсэн байгаа штэ хаачникэр. Тэгэл энэ шалтгаанаар л энэ Америк гэдэг агуу иргэн соёл иргэншил одоо ингээд уруудж байна. За тэгээд энэ иргэншил уруудаад ирэхээр хинд гегемон очих гэхээр зэрэг хятад юм уу Оросд л байх шинжтэй байна те. Гэтэл хятад бол бүр хуучирсан үндэстэн. Энэ үндэстэн бол аль хэдийн оргилдоо хүрдгээ хүртсэн шүү дээ. Дээрээс нь ер нь бол потенциал
их муутай байгаа. Ер нь альва үндэстэн цэцэглэх хамгийн гол хөрсвөл газар хийж шүү дээ. Газар хийж байгалийн баялаг. Тэр үндэстэнд бурхнаас заяасан, бурхнаас өгсөн өвөг дээдсийн байлдан олсон тэр газар нутаг. Ерөөсөө ямар ч үндэс суурьгүй юм гэж байдгүй шүү дээ. Цэцэг ургамал хүртэл газраасаа шимт хижээлээ авч ургал цэцэглэн тийм үү? Одоо амьтад ч гэсэн тэр ургамлыг идэж цаашаа одоо үржин тийм үү. За тэгэхээр байгалийн амьтан болох хүн ч гэсэн газраас хаашаа холдох үлээ. Тэгэхээр бидний хамгийн гол үнэт зүйлс бол юу вэ нүү? Бидний газар шороо, бидний алтан газар шороо. Тийм ээ. Алтан дэвсгэртэй нутаг дээр монголчууд амьдарч байгаа боловч одоо яг л гуйлагч шиг амьдарч шít. Үүний учир шалтгаан дахиад удмын дураалтал. Ерөөсөө соёл иргэншил, үндэстэн, улс төр улс бүгдээр ингэхийн доройтох бүр одоо суур язгуурын шалтгаан юу гэхээр удмын доройтол. Доройтлын цаана юу явж ин гэхээр зэрэг орчлонгийн хуулинд, бурхны хуулинд дэрсэлсэн тэр байдал. Хүний тэр хууль цаазгүй, хууль журамгүй байдал. Доройтлын шалтгаан бол 271-т хуралдаад орж ийн. 267-т хуралдаад бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн захирал цус ойртолтын үндэсний хэмжээний судалгааг одоо Тэнгэрийн оронд очсон Жамяны Батсууртаас хийсэн Эрдэнэ очрын инкмаа оролцсон байгаа. За тэр хуралдаагаар бол ер нь өнөөдрийн цус ойртолт байхгүй аймаг сум нийслэл дүүрэг бол байхгүй болсон. Хоёрдугаарт бол одоо ковидын үеэр ч гэсэн ингэж одоо эрүүл сарвал агаар орчинтой улс оронд хэдэн мянгаараа тархаж байгаа нь нөгөө генийн доройтолтой нөгөө цус ойртолттой хүмүүс маш ихссэн байгаа учраас наад захын дархлаагүй болсноос болж энэ өвчин газар авч ийн гэдгийг шинжилгээндаар нь бүр харууллаа. Хоёрдугаар асуудал бол одоо захим ертөнцид маш их явж байгаа. Миний одоо найлах хүүхэд ийм цусны өвчтэй болчлоо. Миний найлах хүүхэд оншин тогтоохдохгүй ховор төрлийн одоо ийм өвчин зовлонд нэрвэгдчихлээ. Туслаач барайч гэсэн одоо маш их давлгаа явж байна. Тэгээ энэний цаатлыг бол одоо эрдэмтэн бол бас цус ойртолттой холболоо л та. Ерөөсөө ийм өвчин байгаагүй. Тэгэхээр одоо би энэ удмын доройтлын асуудлыг Чингисийн ургийн алтан сайхан газар нутаг дээр байгаа монголчууд руу орж ирсэн тэр гонигтэй хэсэг рүү бол ярих гээд байна. Сошиал ертөнцид одоо юу гэдэг нэг залуу ингээл одоо олон зуун мянган даагчтай биш үү? Нэг эрэгтэй мөртлөө эмэгтэй төрхтэй хүү. Тэгэл тэрийг хэдэн зуун мянгаараа үзээл одоо би нэрийг санахгүй байна. Хэдэн зуун мянгаараа үзээд л тэгэл одоо трансгендер маань гэрэлчлээ. Тэр залуутай үерхэж जैन бэлгэндээ тим юм авчиж гэдэг юм уу? Бидний санаан дурамгийн бидний ёс зүгээс ангид боддын агуу их уламжлалтай ард түмэн бол өнөөдөр одоо ийм юм тасал болчих гээд байна. Юу болоод хэдий замандаа одоо ийм хачин юм бий болчихвоо. Одоо ингээл ижил хүснээ хамгаална л гинэ яадаг ийдэг гэд одоо сонсоогүй юмнууд газар авлаа. Энэ яагаад ингэж юм богино хугацаанд? 30 жилийн өмнө за тэрнээс бүр цаашаа 1924 гэж л угын бичгээ хөтлөхөө байсан гэдэг тийм. Тэр үетэй л холбоотой. Ерөөсөө л бид нэр ураг төрлөө мэддэггүй болсноос болж цусан төрөл хоорондоо сууж маш их нүгэл хийгээл ингээл удмын доройтол эхэлчихэж байгаа. Маш энгийн. За тэгээд 30 жилийн өмнө болохоор хүний эрх хэрэгчлэг дээд зэргээр дээдлээ. Дээдлэлгүй яах вэ? Гэхдээ түүнээс дээд ариун нандин юм гэж байна. Тэр бол бидний үндэсний язгуур эрх ашиг гэж юм байна. Ёс суртахуун гэж юм байна. Хүний эрх хэрэгчлөөнөөс илүү одоо орчлон ертөнцийн хууль зам гэж зүйл байна. Эдгээрийг дээдлэх хэрэгтэй. Тэрний дараа хүний эрх хэрэгчлөөг дээдлж болно. Түүний дагуу амьдарч байгаа хүний эрх хэрэгчлөөг дээдлж болно. Түүнийг зөрчиж байгаа хүний эрх хэрэгчлөө гэж бол байх ёсгүй юм. Хэн эрх хэрэгчлөөг эдлэх ёстой юм? Хэн эрхийг эдлэх ёстой юм? Хуулийн дагуу амьдарч байгаа бол хүн. Орчлонгийн болон Монголын уламжилт үнэт зүйлсийн дагуу амьдарч байгаа хүн л эрх хэрэгчлөөтэй эрхтэй байх ёстой. Түүнийг зөрчихсөд байх ёстой газар бас байдаг. Шорон гэж байна. За нөгөө сэтгцийн имлэг гэж байна. Ерөөсөө энэ номонд бас дурдсан байх ёстой 10-аад жилийн өмнөөс л би яриад байгаа юм. Ер нь бол тэр ижил хүйсний ёс гэдгийг саяхан болтол 1970 он хүртэл эрүүл мэнд одоо ангаахын толиудад өвчин, сэтгцийн өвчөн гэж бичсэн байсан. Тэгсэн чинь одоо шат дараалтаагаар явсаар байгаад толиноос арчиж хаяад дараагаар нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг тэр өвчний нөгөө нэг тим гэж хэлнэ гэсэн тэр жагсаалтнаас өвчний жагсаалтлаас бүс хасаж хайсан. Тэгээ хин хасаж хаяад юм гэхээр өөрсдөө дороотолтой хүмүүс өөрсдийгөө өвчтэй гэж хэлүүлэхгүй шүү дээ. Хэлүүлэх дурггүй шүү дээ. Ингээд одоо
эрүүл өвчтөйгийн ялгааг арилгасан байна. Өвчин байхгүй юу уг нь. Тэгээ өвчнийг өвчин гэж таних байсан байна. Тэгээд одоо бид нар бол гадаадыг их дуурайх дуртай баруун Европод юу болж байна? Тэгвэл тэрийг дагнал гэдэг. Америкт юу болж байна? Дагнаал гэдэг. Тэг Гяттад яасан? Бас дагнаал гэдэг. Өөрийгөө энэ дорд үзэх үзэл ямар үндэстэнд байдаг вэ? Яг л дороотолтой маанаг тэнийг үндэстэнд дебилчсэн. Дебилчлэлт гэдэг чинь оюун ухааны хомсдол гэдэг чинь ерөөсөө л цус ойртолтын үр дагавар шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л цус ойртолттой болсны л үр дагавар ерөөсөө энэ Facebook тэр чигээрээ үлгэрд жишээ болж байна. Ерөөсөө одоо гадаадыг дуурайдаг болохоор зэрэг Германы, Испани гэдэг сайд одоо ерөнхийлөгч канцлерийн сонгуульд бэлдэж байгаа Меркелийн халаан эрэгтэй хүнтэй суусан шүү дээ. Эхнэр нь эрэгтэй хүн байдаг гэл өмнөөс маргана л да. Тэд нар чинь бас л одоо нөгөө дегенерат гэдэг юмнуудтай эзлэгдсэн тийм ард юм. Ерөөсөө Европ, Америк тэр чигээрээ дээр нийлээд давхрагт нь хэн байдаг вэ? 90% дегенерат гэж гаргасан шүү дээ. Энийг эрдэмтэд гаргасан. Тэгээ энэ 90% гэдэг энэ тоо хэмжээтэй 100 холбодог ажил мэргэжил юу гэхээр мэдээллийн салбар шүү дээ. Амар. Тэгээд энэ дегенератуудад эзлэгдсэн мэдээллийн салбарт нэг ганц оч гэрэл эрүүл явж гин гэдэг бол одоо Монгол түмний юу юм да? Аз заяа юм. Аз буй юм. Өөрөө чи хэлэх гээд юм л да. Би энэ махтаад идэг гэд хүмүүс уурлах вэ. Гэхдээ үний юмыг бас үннээр нь хэлэх хэрэгтэй л дээ. Зөв. Яг одоо наадхан дээр чинь жишээлбэл саяхны баримт байна л да. Энэ ижил хүйстэн хос ганц бие хүмүүст нөхөн үржигийн технологи ашиглан эрх олгодог био ёс зүйн тухай хуулийг одоо Францад гаргана гэд. Тэгээ Францад одоо маш том эсэргүүцлийн жагсаалуулж маш олон хүмүүсүүд бол оролцсон юм байна. Тийм. Францад олон жилийн өмнөөс 10-аад жилийн өмнөөс бүр хүчтэйгээр тэр бүр гүний Франц Парист юу яатсан одоо ялзарсан тэр Парисын янз бүрийн үндэстний тэр Парисчууд биш. Бүр гүний хөдөөний одоо уламжлалт үнэт зүйлстэйг үйлдсэн тийм Францчууд сая-саяараа жагсаж эхэлсэн байгаа юм. Гэтэл тэрнийг ерөөсөө тэгэл одоо яг тэгж 50000 орчим хүн цуглалаа л гэж байгаа. Тийм. Сая-саяараа бүр маш ихээр айл гэр болгоны эцэг эхчүүд бид хүүхдүүдээ тийм ижил хүйстэнтэй одоо гэрлэх ёсыг бол зөв гэж үздэг. Гэр бүл устдсан бидний гэр бүлийн үнд зүйлсэд давталсан ийм нийгэмд бид нэр хүүхдүүдэд амьдруулахгүй гэд жагсаад эхэлсэн байхгүй. Тэднийг маш их зовоож байгаа юм билий европчуудыг. Нөгөө нэг юунд сургуульд нь дандаа ижил хүйстэй хүмүүсийг оруулж янз бүрийн одоо байгалийн шинжилгээ ухаан зааж өгөх хэрэгтэй байтал хүний харилцааны ёс зүй мөн гэсэн тийм солиотой ерөөсөй байхгүй тийм шинжилгээ ухааны дисциплин биш тийм сэдвтэй хичээлүүд оруулаад тэрүүгээрээ цаа чи эмэгтэй юу чи эрэгтэй юу гэж асуугаад эмэгтэй хүүхдээс чи сайн боддоо эрэгтэй байж магадгүй штэ чамд яагаад ээж чинь палаж өмсгөөд байгаа юм чи магадгүй өмд мөсмөр байгаа үстэй гэд ингээд ятгаад эхэлдэг гэж байгаа. Тэгээ янз бүрийн садар самууны шинжтэй бүр кино хүртэл үзүүлдэг. Тэгээ аав ээж нь тэр болгон бид нар чинь чи хичээл дээрээ юу үзв гэж асуудгүй шүү дээ ажилдаа дарагдаад. Тэгтэл яг өндөө хүүхдүүдийн сургууль дээр нь 5-6 наснаас нь эхлээд LED ялзалцсан байдаг гэж хэлээ. Тэгээд ийм болохоор зэрэг хүүхдүүдийн өөрсдөөс нь ингэж хулгайлж, оюун санааг хулгайлж ялзалж байгааг учраас францчууд аль хэдийн жагсаад эхэлсэн. Тэгээ одоо энэ францчуудаа аргагүй хувьсгал ялж исэн олон удаа өөрсдөө тоглуулсан ийм үндэстэн жагсаж чаддаг их урлагийн юутай гоо зүйн хүмүүжлтэй ард юм шүү дээ. Тэгээд тэр жагсаалыгаа болохоор их гоё хийж гин одоо юутай хамгаалтын цаан хувцас байгаа шүү дээ эмчнэрийн өмсөд байгаа. Тийм хувцастай тэгээд юунуудаар нөгөө телевизээр гарч байгаа тэр ухаалгыг яриад энэ хүмүүсийг айлгаж байгаа тэр юм ингээд шоглоод тийм хувцастай жагсаж байна. Нөгөө талаас дуулаад одоо бүжиглэж дуулаад юу яаж байна бид нар маскыг чинь зөөхгүй вакцины чинь хийхгүй ковид чинь худлаа шүү гэд ингээд явж байна. Ер нь бол иргэний тэр
нийгмийн тэр янз бүрийн соёлыг бол суралцгаар л байгаа юм. Тийм ээ. Одоо манайд ч гэсэн саяхан одоо дарчлаа л да. 2 жилийн өмнө Америкийн сургуулийн одоо British School нөлөө нөгөө Америк сургуульд нөлөө Европоос ирсэн багш бол төгсгөн ангийн хүүхдүүдийг ахлах ангийн хүүхдүүдийг гэртээ аваачиж янз бүрийн юм ярьж те бас ижил хөлстөн багш. Тэгээ тийм хэрэг гараад нэлээд одоо дуулан гарсан. Тэгэл дарагдчихж байгаа. Маш хүчтэй гарсан. Тэр дарагдана гэд одоо үргэлжилж байгаа л гэсэн үг. Тийм үргэлжилж байгаа л гэсэн. Тэгэхээр өнөөдөр ингээд ард түмнийхээ 90% вакцинжууллаа гэж одоо баяртайгаар мэдээлж байна л да эрүүл мэндийн яам тийм ээ. Тэгээ вакцины эсрэг байгаа хүмүүст одоо маш хавчлага ирж байна. Маш одоо янз бүрийн байдлаар дарамтлах хөдөө гарахгүй гэж байна. 22-ын тавьчунаас цаашаа вакцинг бол явахгүй ч гэдэм юм. Ингэж нийгэм өөрөө ингээд гарцаагүй байдалд бол одоо хийж байгаа юм үйл явдал өрнөж байна. Тэгэхээр энэ ковидын гарсан нөхцөл шалтгаан. Тэгээ энэний одоо зорилго Стивен Хокинг хэлсэн байдгийн байна лээ. Ирээдүйд бол та нар баг өөр гариг дэлхий хайсан дээрээ. Яагаад гэвэл ер нь бол энэ гений инженерчлэлийн энэ дайнд бол өндөрлөгтөө сөхрөх байгаа гэж сануулсан одоо том сануулга загтлуулдгийг явсан л байдгийн байна лээ. Тэгэхээр одоо энэтэй холбоотой хүмүүсийн одоо хамгийн их тэнэгэлзэж тарих толгойн эргэж байгаа энэ асуудал дээр та одоо байр суурь илэрхийлж. Энэ 2000 би нөгөө баримтуудлыг ил ярил л да тий. Одоо энэ дегенератуудын дэлхийн эзэдийн том онолчин тэдний өмнөөс ярьдаг хүн нь Жак Атали гэдэг том хүн ухаантан мундаг сэтгэгч хүн байдаг. Том онолын бүтээлүүдийг хийж одоо дэлхийн ирээдүйн тухай 2050 он хүртэл юу болох тухай хүртэл шатраалтай бичсэн тийм ном бичсэн хүн байхгүй. Тэгээ энэ хүн 2010-аад оны үед хэлэхдээ одоо бол дэлхийн шинэ дэглэмийг тогтооход нэг цар тахлал хэрэгтэй гэж бичсэн байдаг. Тийм. За 2015 онд гэхэд Ротшильдийн одоо том удам шүү дээ тий. Тэгэд саяхан 2021 оны одоо ихээр нас барсан гэж дуйлаанд дэгдээсэн Швейцарт амьдардаг том банкир Ротшильдийн удмын нэг хүн 2015 онд ковид гэдэг вирусын патентыг авсан байт юм л. Тэгээ одоо тэр патентыг авсан гэд одоо энэ өөрийн одоо ангуучлах үе гэж өөрийгөө алсан гэдэг нөхцөл байдал худлаа үүсгээд тэг өөрөө Өмнөд Америк руу цухтаасан гэсэн. Өмнөд Америк одоо 2 дугаар дайны дараах фашистуудыг хүлээж авч исэн. Одоо бол дэлхийн элитүүдийн ингэж очдог тийм нуугч болсон юм да тийм ээ. За тэгээд тэгэхээр зэрэг ковидыг одоо яах гэж одоо патент яах гэж үүсгэсэн нь бол ойлгомжтой шүү дээ. Дэлхийн хүн амыг цөөлөх бодлогын хүрээнд л зориуд гаргасан юм юу байгаа. Гэхдээ нэг зүйл нь яг энэ өхөлт хүрэгдэм үү гэхэд бас л Джон Хопкинсийн институтийн нэг албаны хүн мэдгдсэн байсан Америкт. Америкийн өхлийн дүнд энэ ковид гэдэг ямар ч өөрчлөлт гарахгүй байна гэх. Уг нь өөрчлөлт гаргамаар байсан байна шүү дээ. Гэтэл бүтээгүй байна. Ерөөсөө л нэг тийм өвөрмөц маягийн нэлээ хүнд хүрдэг. За тэгээ суур өвчнүүдтэй тийм хүнийг бол аваа явцдаг тийм хүнд маягийн л ханиад байна. Дахал гэхээсээ илүү. Дахал гэдэг чинь хүн амын 5% нь аваа явцдаг бол дахал гэж хэлээд хязгаарлалт хүнд хоригуудыг тавьдаг. Гэтэл энэ ковид гэдэг коронавирусээс үүсгдэг энэ ханиад нь болохоор 0.4%-ийг л авдаг юм байна. Хөл төрөгдөг юм байна. Өөрөөр хэлбэл 0.4% өхлийн проценттэй тийм өвчнийг ханиад л гэж хэлдэг. Улирлын ханиад гэж. Улирлын ханиадаар хүн үхэж болно шүү. Сая хүртэл хүн үхдэг. H1, N1 янз-янзын төрлүүдээр сая хүртэл хүн нэг үндэстэнд гэхэд алдчихлээ. Оросд сая хүн өгсөн л гэсэн. Юунд улирлын ханиадны янз янзын дэгдэл дээр 500 мянган хүн 1 сая хүн Америкт өгөхгүй юу жишэл байсан. Тэгтэл энүүгээр бол тийм хэмжээний хүн өгсөн үгүй юу гэдэг үгүй. Тэгэхээр зэрэг энэний одоо ковидын халахвчтайгаар юу хэрэгжүүлэхийг хүссэн бэ гэвэл дэлхийн эзэд эртнээс бодож төлөвлөсөн нөгөө нэг дайны нөхцөл байдлыг ковидоор үүсгээд дэлхийн эдийн засгийг хумих жижиг дунд бизнесийг байхгүй болох үе олноор нь хүмүүсийг ам амжиргаагүй болгож өмч хөрөнгөө олох энэ одоо юунтаа л зорилгодоо л хүрж байгаа юм. За тэгээд ерөөсөө аксизм гэдэг эдийн засгийн цоошин шат руу орж байгаа юм билээ. Тэр аксизм гэдэг шат нь ямар шат юм бэ гэхээр
дээд зэргийн бүр бүгдийн хяналтанд байлууд. Одоо бид нар харж штт хүн болгоны биометрикийг аваад тийм ээ тэгээд хаа яваа газар нь видео камераар шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Энд чи одоо юу шорон шүү дээ. Нэг том хэмжээний Улаанбаатар гэсэн нэг том шорон захим шорон үүсэж байна гэсэн үг. Энэ захим алтан эрдэнэ захим гянднуу гэдэг дээр санааны явж байгаа энэ зүйлэл одоо биелж байна гэсэн үг. За тэгэд хамгийн гол нь аксизм гэдгийн цаана байгалийн болон нийгмийн нөөц баялаг ресурст хүрч чаддаггүй 90% нь. 10% нь бол ямар ч юугүйгээр хязгаарлалтгүйгээр байгалийн нөөц болон баялаг болон нийгмийн баялагийг ашигладаг. Ийм нийгэм болж байгаа юм л өөрөөр хэлбэл нэг төрлийн дээр үеийн бидний амьдарч байсан социализмаас бүр хатуу аимшигтай казармын коммунизм гэдэг зүйл. Одоо бүх дэлхийд даяар нь тийм хуаранд оруулах, захим хуаранд оруулах гэж энэ ковидыг хийсэн байгаа. Тэгээ шатраалтайгаар зарим талаар бол энийг энэтэй хурж гэн. Манай Монголын дегенерат нөхдүүд бол энийг бол маш их алгаан ташин баярлан бүр ямар ч орон хятадч тэгээгүй байна, солонгос тэгээгүй байна, японч тэгээгүй байна. Ямар ч орны хүмүүс эсэргүүцэж байхад манай монголчууд ганцаараа нөгөө капитализмыг алгасаад феодализмаас социализм шилжсэн гэдэг нэг тийм плакат байсан шүү дээ. Яг тэгж хийрхэж байсантайгаа адилхан хийрхэж нэг номерт одоо вакцинчсан ард түмэн боллоо гэд солиороод байж. Энийг дебилчлэлт гэхээс өөрөөр одоо хэлэх арга байхгүй шүү дээ. Яг үнэ. Америкийн нэгдсэн улсад өсвөр насны охинтой нэг айлд ерөөсөө нэг тийм жирэмснээс хамгаалах эсвэл одоо нөгөө шинээр гарсан одоо яаж өөрөө хүүхдээ тээх одоо ургаа тээх тухай ингээ материал ирээд исэн юм байна л да. Өсвөр насны охинтой айлд тэгэл чуудангаар нь ирээд исэн байна. Ээж аав нь бүр гайхаад энэ одоо ямар учиртай манай хүүг чинь жоохон хүүхэд ингээ сэжиглээд итэл нөгөө охин ч яхаа өсвөр насндаа жирэмсэн болцсон юм байна л да. Тэгээ интернетэд л одоо ингээл янз бүрийн байдлаар ингээ санаа бодлоо илэрхийлэл ингээл зүгээр нэг охин шүү дээ. Тэрийг л жишээлбэл тэр хиймэл оюун ухаан мэдээл тэр айлд тэр материалууд ирж исэн байгаа. Тэгээ эцэг их нь бүр аимшигтайгаар айж юу вэ бид ч одоо юуны хараанд байгаа юм бэ? Яаж биднээс төрүүлж эцэг эхээс нь төрүүлээд миний охин өсвөр наснда жирэмсэлцэн хин хаана мэдчихвэ юу болоод байна гэд. Тэгэхээр энэ бол одоо яг үнэхээр нотлогдож байна л да. Бидний утаснууд чинь бүгдээрээ бид нарыг тагнан мөрдөх байгууллага шүү дээ. Тэгээ очиод тэрий чинь бүгдээр мэдээллийн гуглдэг чинь Google-ээс AI нөгөө нэг хиймэл оюун ухааны тэр санд наваач чинь. Тэгэхээр тэнцэнээс биднэрт мэдээлэл яриад байгаа байхгүй. Хизээ менстрац ирэх үү гэдгийг ч утсаар хэлж өгч байгаа шүү дээ. Эмэгтэйч. Яг үнэ. Юу хиймэл оюун ухаан их хурдан ажилтгийг би нэг лайв хийж явах үеэр нэг оюуны зөрчилтэй дуу яваад шууд одоо хэдхэн лайв дуусаагүй байхад ерөөсөө шууд барьж байгаа байхгүй. Жишээлбэл намайг хэдхэн секундын дуу явахад л одоо миний фейсбુક, миний лайвыг бүрэн хянаж байгаа нь бол мэдэгдэж ирсэн. Тэгээд тэр лайвыг нэг бол устгахгүй, нэг бол одоо яагаад ингэж асууж байгаа юм бэ, юу гэж байгаа юм бэ гэд баахан асуултууд надад ирж ийн л. Ерөөсөө би буугаад цайгаа уугааг байхад тэр хиймэл оюугаа намайг бариад шууд одоо блоклж байгаа. Тэгэхээр одоо ийм байдалд байгаа нь бол эргэлзээгүй байна. Дээр нь ингээд сони юм а. Сая бол одоо ингээд шинэ ерөнхий сайд гарч ирээд ярьж байгаа одоо ганц юм л яаралтай захимжуулъя л гэдэг. Ерөөсөө төрийн албыг одоо маш урдан 90% захимжуулна л гин одоо энэ оюун эрдэнэ ерөнхий сайд амнаас нь гардаг хоёр л үг байна. Ковид захим. Яагаад одоо эд ийм болчихоо? Яагаад одоо эд эсвэл юусаар маань барьцаанд байна уу? Энэ алтан дүр маань барьцаанд байна уу? Барьцаанд орсны шалтгаан нь нөгөө жинхэнэ төрийн хүн байхгүй, улс орны жинхэнэ нийтлэг язгуур эрх ашгийг одоо баримталдаг, түүний төлөө явдаг хүнийг төрийн хүн гин. А бусдын улс төрчид гин. Улс төрчид бол хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө юу ч хамаагүй зархад бэлэн хүмүүсийг улс төрч гэж байгаа шүү дээ. Тэгээ тийм хүмүүс гэдэг чинь хаанаас төрдгийг гэвэл удмын дөрвтлаас л төрж байгаа. Сайн удмын жинхэнэ монгол удмын цус ойртолтгүй хүн бол хизээч тийм юмд барьцаалагдахгүй. Хизээч худалдагдахгүй. Тэр чинь удмын тэнгэрүүд нь хараад өвөг дээдс нь хараад тийм хийхгүй штэ. Тэгэхэд харж байгаа тэнгэр байхгүй. Тэнгэр бус өөр зүгийн амьтстай нөхцөн амтангууд л язгуур эрх ашгаа ингэж хөсөр хайж эх орноо худалддаг байхгүй. Ерөөсөө л энийг бүгд мэдчихэж байгаа л да. Эх орноо худалдагсад 30 жилийн турш одоо дайжигнаж байна шүү дээ Монголын ард түмнэр. Гэхдээ яагаад Монголыг их ингэж онилж гин үү гэхээр их ойлгомжтой асуудал. Евроаз чи ерөөсөө Евроазыг эзэмдвэл
дэлхийг эзэмдэж байгаатай адилаа гэж геополитикийн хамгийн гол зүрхэн сургаал шүү дээ. Евразийг эзэмддэг болохоор нь Оросын одоо эзэнт гүрнийг устгасан, Оросуудыг маш их одоо боолын байдал байлгахыг хүсдэг. За тэр дундаа Евраз дотор байгаа Төв Аз гэдэг бол манай Монголын нутаг. Энд бол маш их баялаг байгаа. Тийм биз? Тэгээд бурхны харж идэг нутаг энэ бол зүгээр тэр бусад хойд Аз маазтай бол хамаарахгүй бүр их нанд нутаг шүү дээ энэ Төв Аз. Гэтэл энийг сахиж чадахгүй байгаа үндэстэн бол одоо сүнхөөс гарцаагүй байдалд орчлоо. Энэ нутгийг чинь сахиж явна гэдэг чинь бас их нэр төрийн асуудал, бас их шантас шаардна. Маш хэрүүл сарвал бие сэтгэл тэр чигээр маш хэрүүл байжж энэ нутгийг сахиж исэн байгаа Монголын үүдээс. Гэтэл тусаа ортолттой болцсон юм чи одоо хогийн шар болж шүү дээ. Тэгээд ийм хүмүүс чинь ковид гэдгийг маш их итгэж, хар хайрцагт маш их итгэж явж хоосон толгойгоо юугаар дүүрэхгүй? Хар хайрцагны юмар дүүргэн, худлаа мэдээллээр. Тэгээд нөгөө утсаар дүүргэн. Тэгээд утсан дээрх янз янзын фэйсбүүкийн хортой хог мэдээлэл. Хортой юмар дүүргэн. Зөв. Тэгэхээр энэ доройтлыг судалдаг ухаан гэж бүр одоо хүн төрөлхтний энэ оюутнууд бий болгосон доройтлын томьёо хүртэл гарч ирсэн байна шүү дээ. За энэ ном бол одоо аз болж ингээд монголчуудын хувьд захиалганд ороод явж байгаа учраас та бүхэнд бол их сайхан боломж нэгдэж байна. Тэг өнөөдөр энэ номыг одоо хүн болгон уншаасаа их төрлийн багтар болсон Монгол айл болгонд очиос төрийн байгууллагууд, хувийн компаниуд, сургууль болгоны номын санд байгаасаа гэсэн үүднээс одоо доогуур нь захиалгын утсыг бас тавьж өгч байгаа. Энэ номын дэлгүүрт очсон уу очоогүй нь? Номын дэлгүүрт очиж хүргэлтээр хүргэлтээр ингээд явж байна. Тэгээд ер нь бол яг ийм дээд мэдлэг, ийм элит төвчний мэдлэг бол 100% хэвлэгдэж байна Монголд. Тийм учраас одоо мэдээж энэ 100% хэвлэгдсэн номноос та бүхэн бол одоо яаралтай авч эндээс бас битэрийн энэ цагдаан багтааж ярихгүй байгаа гүн гүнзгий одоо тэр судалгаа шинжилгээг харах боломжтой. Доройтлын томьёо гэж байна шүү дээ. Тэгэхээр та одоо доройтлын томьёо буюу шинж тэмдгүүдийн өнөөдөр ярий. Яг одоо ямар шинж тэмдэг яаж харагдаж байна? За ерөнхийдөө доройтл гэдэг чинь ер нь хамгийн түрүүнд анзаарагддаг одоо бүр гүнзгий ирсэн доройтлын хэлбэрүүдийг бүгд мэднэ. Хялаар сохор доглон, биеийн эрхтний төрөлхийн согог тий. За тэгээд өвдөлтгүй мэнгэ биеинд байх тий. Одоо жишээлбэл тэр толгой дээр гачин тэмдэгтэй Горбачов жишээлбэл эх орноос өнөөсөн байж штэ тий. Зөвлөлт холбоот улсыг өнөөсөн. Тэр бол яг доройтлын тэмдэгтэй хүн. Биеинд ил байгаа тэмдэг. Ил даалд хамаагүй хамгийн гол нь тэр нь зүүгээр хатахад өвдөгдгөө гэж байгаа. Тэгээд одоо хялаар тэгээд амандаа багтахгүй том орсгой шүд тэгээд маш их юу одоо онгорхоо хамар бүр ингээд яг нэг арзет гэсэн хамар байдаг штэ тийм ээ хитрхи охтор ингээд яг ингээд нэг хоёр нөх харагдаж идэг. Тийм. Тэгээд эрэгтэй хүний хувьд одоо жижигхэн хитрхи жижигхэн бие ер нь их хүн чанаргүйг харуулдаг. За тэгээ гар хөлн татамхай бие эрхтний одоо нугалмнууд дутуу байх жишээтэй. Жишээлбэл одоо тийм хүмүүс улс төрд байсан үгүй юу бүгд мэдж байгаа шүү дээ тийм ээ. Гарын татамхай тэгээд нурууны нугалм дутуу хүмүүс байсан шүү дээ. Манай Монголын улс төрд 30 жилийн дотор байсан шүү дээ. Тэгээд хазгар доглон гэх мэт. Тэгээд бие эрхтнүүд илүү дутуу хуруунууд яг үнэ энэ бүх зүйлүүд. За тэгээд төрөлхийн нүдний гажигнууд. За ийм. За энийг бол хараад мэддэг тий. Тэгээ ерөөсөө хүнийг доогolж байгаа биш, хүнийг муухай гэж байгаа биш. Ерөөсөө муухай сайхан гэдгийн чинь цаана гений удамшил явж байгаа тий. Хитрхи муухай гайж ирэмдэг зэрэмдэг байна гэдэг чинь гений алдааг зааж шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь бол тэр пропорцтой зөв сайхан бие галбар гэдэг бол бие организмд ямар ч байсан ажиудлал алгаа гэдгийг харуулдаг. За энэ. За хоёр дахь шин бүр цаашаага явахаар сэтгцийн өвчин гэж юм байна. Сэтгцийн өвчин бол янз бүрийн төрөл бүрийн байгаа тийм учраас энийг тогтооход бас хэцүү. Гэхдээ ханилаад эхлэхээр нөхөрлөд эхлэхээр хүний зан арын шингаас өвчтэй ирүүл нь бас мэдэгдээд эхэлдэг тийм. Одоо ийм төрлийн өвчтэй хүн бол маш их байна Монголоор дүүрэн байна. Маш хэцүү байна. Facebook энийг илчилж байна.
Facebook-ийн нэг сайхан тал нь хүн өвчтөе юу ирүүл үг гэдгийг тэр шууд харуулж штэ тэр тавьсан пост. Тэр байтугай пост байтугай хэнийг дагж байгаа, хэнийг алга дагж байгаагаараа л одоо өвчтөе ирүүл нь шууд харагдаж байна Facebook-ээс. За сэтгцийн өвчний хувьд хамгийн их түгээмэл тохиолддог өвчин бол нөгөө ухамсарын хаваагдал шизофрен гэдэг юм байна. Шизофрен гэдэг чинь одоо юу гэсэн үг юм гээл одоо их л ухаантай байвал шизофрентэй байдгийг инлээгээд бүр тэгэж хүртэл ярьж байна. Сод хүмүүс бүгд шизофрентэй байсан байх шүү гэд. Тэгтэл тэр шинжил ухааны ямар ч нотлогоо байхгүй. Өөртөө зохиож яриад тэгээд тэрийг хүмүүст ухуулад маш уран цэцнэр бас ухуулад байна. Яг өөрөө шизофрентэй хүн энийг хийж байгаа бах. Тэр чинь юунаас болдог гэхээр ерөөс ямар сэтгцийн өвчин. За тэр дотроо ухамсарын хуваагдал гэдэг бол зөв бурууг ялгахаа байснаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл ёс зүйн солиорлоос. Ёс зүй гэдэг үгийг маш их шоолдог болсон байна шүү дээ одоо. Хөө шал синкэгтэй синтэг хүн чи юу ёс зүй яриад байна. Ийм хэмжээнд дампуураад энэ сэтгэлгээ нь зөв буруу гэж ерөөсөө угаасаа тогтоогдсон тийм зүйл байдаг. Юу зөв юу буруу. Гэтэл энийг солигдуулж эхэлж би зөв гэдэгтэй юмыг буруу гэж бодож байна. А буруу би зөв гэж бодож байна гэд ингээд дангалзаад эхлэхээр л хүн хуваагдж байгаа. Энэс суурьнд нөгөө хүний өөрийнх нь тархинд байдаг биологийн амьтныг одоо хариуцдаг тархины эд хэсгүүд нийгмийн зүүн совин сэтгэдэг тархийг хариуцдаг тэр хэсгүүд гэж суурьнд нь бэж идэв. Хамгийн гол нь нийгмийн зүүн совин хариуцсан хэсэг. За тэгээд нөгөө биологийн одоо зүүн совин хариуцсан энэ хэсэг. Энэ хоёр ямар харьцаатай ойршдог вэ гэхээр хүмүүс биологийн зүүн совингийн төлөө нийгмийн зүүн совинг ашиглаад хоёр нуур гаргаад яваад байдаг. Энэ хоёр нуур гаргасан энэ байдал нь ихсээд ирэхээр шизофрен үүсчихэж байгаа. Итэл яаж хэтийд хүн гэдэг төлөвшөлдгөө гэхээр тархинаас нь яриа те хүнд л байдаг бүтцүүд гэж байдаг. Одоо примат болон шимпанз болон хүний тархийг ингээд ойлонгийн судлаад үзэхээр зэрэг шимпанзад огт байдгүй тийм хэсгүүд хүнд байж ах жишээд. Хүн болгонд биш гэхдээ яг хүн гэдэг утгаараа амьдарч байгаа хүнд байдаг. Одоо сод хүмүүст энэ төр байж идэг. Бүр тоог нь хийж олно да. Гэхдээ энэ бол энгийн үжигчд үзэж байгаа учраас хитрхи нарийн нэр томьёогоор тархинд ачаалаад яхав гэж бодож байна. Энийг орхичих. Яг л хүнд байдаг. Ерөөсөө тэр дээд сармагчингууд огт байдгүй тийм хэсгүүд хэрвээ хүний тархинд үүссэн тэр нь хөгжилтэй байх юм бол 3 дахь чухамсар үүсэж байна гэж үзтээ. 3 дахь чухамсартай хүн бол цогц хүн гэсэн. Өөрөөр хэлбэл биологийн инстинкт нь нийгмийн зүүн совинтай харшилдаггүй. Хоёр нүур гаргадаггүй. Яг жинхэнэ хүн болж төлөвшсөн хүн гэж үздэг. Гэвтэл хамаг гол учир нь юунтэй нэг гэхээр зэрэг жишээлбэл педофилүүдэд энэ 3 дахь чухамсарыг хариуцсан тэр хүнийг тоормсолдог биологийн инстинктүүдийн чи дугуй бай, зогс гэж хэлдэг тэр хэсгүүд байдаг. Өөрөөр хэлбэл тархины төвшөнтэй хүн араат нь жинхэнэ хүн үү гэдэг нь бол яг томографаар үзвэл тогтоодох хэмжээнд ийм хэмжээнд нейрофизиолог хөгжсөн байж байна. Энэ бол бүр 2 дугаар зууны ихээр энэ бүхэн тогтоогдсон байсан зүйл. Одоо бол тэрийг өгсөн хойно нь ингэж зөвсөлт хийж үздэг байсан бол одоо томографаар хэтэрхий их өндөр хөгжсөн байна шүү дээ. Томографаар бол бүр маш их нарийн юутаагаар пикселтэйгээр харж болохоор болсон. Тэгэхээр зэрэг бол шинжил ухааны энэ нээлтийг хэрвээ ашиглах юм бол дор нь энэ зүйл дотох араатнуудыг тогтоогоод хоёр нүур гаргаад явж байгаа тий. Хичнээн сайхан гаднаа гоё дүртэй явж иж болно. Гэтэл дотроос нь биологийн араат нь л хөдөлгөөд байдаг. Тэр баг нь бол юунд хэрэгтэй гэхээр хүн хуурахад хэрэгтэй байдаг. Мөн хүний төвшөнд хүний дайтай амьдрахад нь хэрэгтэй байгаад байдаг. Янз бүрийн мэдлэг суудсан байдаг. Тэрийгээ юунд ашиглаад юм гэхээр биологийн амьтныхаа төлөө л ашигладаг. Нөгөө л нөхөн үрчгүй. Ууж идэх. За тэгээд давамгайлаа тогтоож хүмүүсийг дарлах, заллам эхлэх. Ийм юмд л нийгмийн зүүн совингоор одоо суулгадаг тэр мэдлэгийг ашиглаад байдаг шүү дээ. Дотор нь араатай амьдарч идэг. Тэгэхээр зэрэг шизофрен гэдэг бол ерөөсөө тэр 3 дахь чухамсар суугаагүй хүнийг л хэлж байгаа. Тэгээ ерөөсөө бүр асуудал маш их хүндрээд ирэхээрээ зэрэг хөөрөө мэдхээ байна. Нэг хүнд 2 хүн амьдраад эхэлнэ гэсэн.
Нэг биологийн араат нь гарч ирэл нэг нөгөө нэг нийгмийн зүүн совингийн дагуу хүн яаж явах ёстой гэж бодсон тэр хэсэг нь гарч ирэл ингээл яваад ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол сэтгцийн өвчнөд тухай ярихад маш их том сэдв. Тэгээ тэр дотроо одоо psychopath гэдэг хүний тухай тий. Psychopath гэдэг нь болохоор шизофренаас арай өөр. Энэ болохоор бүр гэмшиг харамсах сэтгэл юу ч баг. Тэр шизофрентэй хүн чинь бас нэг биологийн хүн дээр суурилсан нэг дүр нь яачаар яваад өгөхөр нөгөө дүр нь гарч ирээд бас яг жинхэнэ хүн шиг ингэж авирлах нь шүү дээ жинхэнэ үннээсээ. А гэтэл тэр psychopath гэдэг бол ямар нэгэн тийм хоёр тал байхгүй. Хоёр доод ах юм байхгүй, зовх юм байхгүй. Ерөөсөө л угаасаа л зүйл доторхоораад. Ерөөсөө л бусдын дээр байх сонирхлоороо бүх юмыг л одоо тэр араатныхаа хэрэгцээг хангахын төлөө бүгдийг хийдэг. Хоёр хүнийх нь араатан хүн л ялах юм байна. Тийм. Тэр нь л ажиллаж байдаг тийм. Дээр нь бол одоо хамгийн том илэрж байгаа юм энэ сүүлийн үеийн төр засгийн хүмүүсийн энэ хормоны явдал бол одоо фэйсбүүкээр энэ бол дороотлын илрэл. Дороотолтой л хүн л одоо тийм. Улаан цагаан одоо дээч сая шүүгч нар яаж аягалж байна? Өмгөөлөгч нар ямар ичихгүй одоо аягалж байна? Яагаад эдгээр өнөөдөр энэ ялд шийдвэрлээ авахгүй явж байна? Дээрээ сая улсын хурлын гишүүн бүгд мэдчихэж шээ. Ананд Базаргой өчигдөрхэд Монгол Ардын намын гишүүнчлэлээс нь чөлөөлж байна. Тэгээ одоо энэ хүнийг ингээд шалгана гэж байна. Би ерөөсөө тийм юм байхгүй гэдээ одоо яриад суугаад байдаг. Монголчууд овоо босгоог бол шаазан хаанаас суугаа. Дээр нь үндсэн хуулийн цэцгийн хот баяр бай. Бүр хүний нутагт улс орноо төлөөлөө явж ээж онгоцонд зүгээр явж чадахгүй. Ингээд энэ одоо зах замбраагүй энэ төрийн зүтгэлтэн гэж өөрсдөө хэлж байгаа энэ улс төрчдийн энэ хормон явдал энэ ч одоо ер нь юу болж байна. За энэ одоо жирийн хүмүүс хүртэл энийг ойлгож байгаа бах уу? Миний зүгээс бол төрд байх ёсгүй хүмүүс л суудлаа олоогүй тэнд сууж байна л гэсэн үг. Хин өвээгүй вэ? Хин харамсаж гимшиг мэдэхгүй вэ? Хин ичихгүй вэ? Хамгийн өндөрт жаалж байгаа ийм нийгмийг ямар нэгэн гэх үү? Дампуурсан нийгэм л гэж хэлнэ. Яагаад тийм хэмжээнд хүртэл ард түмэн ингэж оодруулж байна? Тэгэхээр ард түмэн өөрсдөө энийг асуултыг одоо тавих хэрэгтэй. Ер нь ямар ард түмэн бэ? Тийм л удирдахч тодордог. Маш их одоо үнэт зүйлтэй, соёлтой, сахилга баттай тийм үндэстэн бол дотроосоо гайхалтай сайхан удирдахчийг л төрүүлнэ шүү дээ. Гэтэл тэгж чадахгүй байх гэдэг чинь үсээгүү. Ерөнхий тэр ард түмний өөрсдийнх нь одоо тэр ёс зүйн төвшин бол маш их уналтанд орсон гэсэн үг. 30 жилийн дотор бол айхтар хүн чанар муудлаа шүү дээ. Одоо хамгийн наацхийн жишээг л сая болсон явдлыг л хэлье л да. 300 мянган төгрөг өгөхөөр локдаун сууй гээд маш баяртай наадам очиж байгаа юм шиг л тэгэл шоронтоо сууж байна. Эргчлөөгөө 300 мянган төгрөгөөр үлж байна. 14 хоногийн шоронд 300 мянган төгрөгөөр сууна гэсэн. Тийм одоо 8-ыг эрх баригчтайгаа хийж штэ. Ийм ард түмнийг одоо ямар ард түмэн гэх эрүүл ард түмэн гэж хэлэх аргагүй юм. Хитрхийх айгаад ирэхээр хүний одоо араатны шин чанар, адгуусны шин чанар л илэрч байгаа юм л да. Айдас гэдэг байх ёстой. Зүв бол айдас байх ёстой. Бурхнаас айх ёстой. Нүглээс айх ёстой. Гим нүгэл хийчих вэ гэж үргэлж болгоомжилж айж байх ёстой. Тэнгэрээс бурхнаас айх ёстой. А гэтэл өвчнөөс айгаад эдийн засгаас өнөөгөөд өвчнөөс айгаад дуртай шоронд сууж байгаа үндэстнийг эрүүл үндэстэн гэх үү. Юунаас айхаа мартсан бэ штэ. Айх эмээх дээрээс дарах тэнгэрд бурхны даруулга байхгүй. Өөрийнх нь хувийн эрх чөлөө 5 дахь 6 цэнгэлээс өөр үнэт зүйлгүй. А тэгээд элдв янзын одоо үлгэр яриад айлгачаар зэрэг маш дуртай шоронд суучдаг. Тэгээд ихтэй 300 мянган төгрөгийн шоронд сууд. Ийм ард түмэн ч одоо тийм л хүмүүсийг дээш нь гаргалгүй яах вэ? Тэгэхээр үндэсний өөрсдийнх нь сахилга бат ариусл гэдэг одоо ямар эрх баригчтай байхыг шийднэ. Ард түмэн бол арай дэндүү одоо юу яасан бэ? Бурхнаас урвсан байна. Өвд эцээсээ урвсан байна. Уламжлалт үнэт зүйлсээ уламдаа гიშгсэн байна. Ийм ард түмний одоо ирээдүй бол ерөөсөө харанхуй л байдаг. Тэгэхээр нин дээр хүн болгон хинт ч бурууг доохгүй, хинээс бурууг ирэхгүй, бүгд өөрөөсөө бурууг ирэх хэрэгтэй. Би юу хийж чадах вэ? Яг байгаа байран дээрээ хүн байх хэрэгтэй. Түрүү хэллээ шүү дээ 3 дахь чухамсар гэдэг маань хүн болгон зайдгүй тэрнийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг.
заяасангүйгээд одоо бас орхиж болохгүй жижигхэн ч гэсэн тэр нэг эд эсүүд байгаа бол тэрийг одоо хөгжүүлэх талаар, үржүүлэх талаар бодох ёстой юм аа. Түрүү хэллээ удмын дороотлын шинж тэмдэггээд маш олон шинж тэмдэг. Тэрнээс одоо бие организм дээр эхэлдэг шинж тэмдгийг хэллээ. Сэтгцийн өвчин гэж хэллээ. Тэгээд бүр хамгийн эхэлдэг зүйл нь болохоор нөгөө л нөхөн үржихийн функц гажуудах явдал. Тэрийг та хүндчил. Нөхөн үржихийн функцэнд гажуудсан янз бүрийн төрөл бүрийн тийм садар самууны одоо заншил зуршлуудтай тийм хүмүүс бол ерөөсөө удмын дороотлын үр жимсэн байдаг. Хортой үр жимсэн байдаг. Ийм хүмүүсийг хизээч жишээлбэл Грекэд Солоны одоо сонгодог хуулийг одоо хүртэл баримталж байгаа шүү дээ. Солоны тэр хуулинд тийм хүнийг одоо спикер байж болохгүй. Тийм хүн шүүгч байж болохгүй. Тийм хүн одоо депутат байж болохгүй гэж Грекийн хуулинд нь заасан байдаг. Янхан дээр очдог хүн депутат байж болохгүй, спикер байж болохгүй, нийгмийн зүтгэлтэн байж болохгүй гэд харьцан байгаа шүү дээ. Тэгэхэд монголчууд яагаад ийм одоо хорой цэргүй ард юм бэ? Замбраага алдуу. Тийм. Айл болох нөхөн үржихийн функц нь гажуудалтай хүн болгоныг гараа өргөөд сонгоод гаргацсан байгаа юм биш үү? Эднэр чинь ард түмний сонгосон хүмүүс юм байгаа үстэй. Зөв. Одоо ингээд сая л коронавирус бас олон нийгмийн талд байгаа ялцарлуудыг гаргаж ирлээ. Анхны коронавирус тараасан гэж одоо гоочлогдсон тэр залуугийн зүгээр 5 хоногт явсан тэр явдал мөрийг ерөөсө гүйцхийн арга алга тийм ээ. Ерөөсөө бол маршрутаар нь хөөгөл тогтоогол гараад ирсэн чил тэртээ яриад нэг хоноод маргааш нь палст очиж тоглолт үзэл нөгөөдөр нь каракод ороод оройн буудалд нь ороод тэгэл 22-оос гарч таквал ямар хурдан ч хүнөө юу. Хоёр сая бас ингээд энэ коронавирусын албар авсан 2 залуухан охины талаар яг нэг хэсэг ингэж юу хавтлыг хайдаг байлаа шүү дээ. Тэгээд тогтоосон нэг охины тэгээд 3 найз залуутай байсан. 3 найз залуу нь болохоор цаашлаа дахиад ингээд нөгөө эмчнэр чи аргаа бараал хүмүүсийн олох гол үннээ хэлж гэдэг юм уу ингээд энэ чинь тагнуул хүртэл орлоо шүү дээ сая энэ ажил руу. Ингээд тогтоосон чинь 3 найз залуу нь бол гэр бүлтэй. Тэгээ гэр бүлээс гадуур бас нууц амаргуудтай. Тэгээд тэр гэр бүлийнхэн харилцаанд байхад тэр гэр бүлийнх нь эхнэрүүдийнх нь бас зарим нь ингээд наашаа цаашаа явдалт. Ингээд ерөөсөө энэ сая туйл гэж асар их зардал мөнгө гаргасан энэ үйл ажиллагаа одоо юу гэдэм бэ? Энэ катнуулын ажлаас харахтал ерөөсөө энэ Монголын нийгмийн энэ ялцрал болгоно дээцэгтэй үржиж. Тэр дундаа хамгийн аюултай нь хүүхэд залуусын орон болсон энэ залуучуудын хүүхдийн ёс суртахууныг бид одоо юу болгоч вэ? Ямар аимшигтай сэг болгоч вэ? Одоо бид одоо яах ёстой юм бэ гэдэг дээр одоо үнэхээр нойртой хонох шарахгүй бол. Харин тий. Гэр бол одоо тийм заваан байна гэдэг. Тэр чинь гэр бүл гэж хэлэх юм уу? Гэр бүл гэдэг чинь 2 хүн хослон амьдрахыг л хэлнэ үсттэй. Монголын хуулинд ч тэгж заасан байгаа. Тийм олон полиамориус байна гэж хуулинд заагаагүй үсттэй. Гэтэл ийм байна гэдэг чинь л ерөөсөө нийгэм оршихын үндэс бол гэр бүл гэж байгаа тийм үү? Нийгмийн бичил үр уурхай юу? Гэр бүл гэж байгаа. Одоо саваагүй байна уу? Яагаад ингэж яваад идэв? Тэгээд тэр гэр бүлийн бичил үүрний өөрөө ийм ялзралтай биш гэр бүл биш болцсон байна гэдэг чинь нийгэм өөрөө одоо ялзарсан байна л гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр л одоо эрүүл сэтгэдэг ийм саяын хэлсэн партнер загвараар амьдрдгүү хүн болгон арай илүү ачаал үүрэх хэрэгтэй. Оюуны болон биеийн ачаал үүрч хоорондоо нэгдэж иргэний нийгэм гэдэг юм үүсэх хэрэгтэй. Иргэний нийгэм энийг гаджетууд энийг компьютер энийг интернет чинь хүмүүсийг бие биенээс нь салгачлаа шүү дээ. Дээрээс нь локдаун та нар битгий хоорондоо харьцаад бай гэдэг байгаа тийм. Энэ чинь өөрөө ерөөсөө хүний хамгийн гол тэсэн үлдэхин шалтгаан болсон хамтран амьдрах эвсэн нэгдэх гэдэг хамгийн суур одоо тэсэн үлддэг хамгийн гол суур оршихуйн одоо механизмыг эвдэж байгаа тасалж байгаа хэрэг юм л да. Хүмүүс хоорондоо эвлэн нэгдэж л хүний нийгэм байдаг. За тэр тусмаа гэр бүл ариун байж гэр бүлийн гишүүд нь хоорондоо бие биентэй хайртай үнэнч байж тэр тухайн нийгэм бат доктортой оршин тогтнодог. Тэгэхээр энэ суур наасанд бид нэр цэвэрлэж авах хэрэгтэй юм. Элдв муухай буруу заншил байсан бол хайж эрүүл үлдсэн. Бусдын тэр буруу нөлөөнөөс гарч нэргний нийгмийн одоо оршин тогтнохын хамгийн суур нь гэр бүл шүү дээ. Тэгээ цаашаага найз нөхөд тэгээд эвлэн хоорондоо үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэдэг зүйл. Иргэний нийгэм байгаа нөхцөлд төрийн аппарат хүртэл жичирдэг ёстой шүү дээ.
зөв эрүүл иргэний нийгэм байгаа нөхцөл төр ялзарсан төрийн төрийг ялзлаад байгаа хүмүүсийг ч гэсэн чичрэх хүчин чадалтай. Тэгээ энэ хүчин чадлаа иргэний нийгэм эргүүлж авах хэрэгтэй. Яаж эргүүлж авах вэ гэхээр зэрэг жинхэнэ эрүүл сэтгэдэг иргэний нийгмийн гишүүд төлөвшөж хоорондоо нэгдэх хэрэгтэй. Тэгээд зөвхөн язгуур ирэх ашигынхаа төлөөлж авах хэрэгтэй, нэгддэг байх хэрэгтэй. Манайхан бол амархаа гэх чинь юу яадаг шүү дээ. Худалдагддаг. Одоо 300 мянган төгрөгөөр худалдагдах жишээний тий. Биеэ үнэлэгч шиг ийм сэтгэлгээ бол дээрээс доош хүртэл бүгдийг нь ялзалсан байна. Биеэ үнэлэгч гэдэг чинь одоо хүний нийгэмд хамгийн их жигшигддэг зүйл шүү дээ. Гэтэл энэ сэтгэлгээ одоо бүр гэр бүлд хүртэл орсон байж шүү дээ. Тийм биз. Ааха. Тэгээд энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ судалгаа гаргаад уг нь Монголын төр төлөөлөл гэж өгсөн юм байл л дээ. Нөгөө шинжлэх ухааныг хөөгөөд яг гарт байгаа юм үнэн гэж явдаг эрдэмтэд сүүлдээ энэ судалгааныхаа бараг өөрийнх нь тэр эрэх шуурганд орж цөхөртлөө гарч ирсэн нэг дүгнэлт бол энэ нийгэмд байгаа амин хувиан хичээдэг энэ айл гэрээрээ ах トゥ нараараа л өөрсдөө л ингэж амин хуваа бодож явдаг үзлийн хамгийн том шалтгаан цус ойртолт гэж гаргаж ирсэн. Тэгээ бүр гайхаад нөгөө хэд ч одоо яагаар энэ зүгээр хүний энэ сэтгэлийн хөдөлгөөн аминч байгаа байдал яагаар энэ цус ойртолттой холбоотой болчтой юм бэ гэхээр л ерөнхийдөө л нөгөө цус ойртолтой хүмүүс дархлаагүй дандаа өөрлөгөө амиг имийг хамдуулдаг тий. Тэгэхээр чинь одоо юу гэсэн үг юм бэ? Амин хуваад хичээдэг Монгол бий болцсондоо энэ аюулын харанхыг хүмүүст одоо хөшөөсөө хэлж өгмөр биш. Ер нь бол амин хуваа хичээж байгаа гэдэг чинь л нийгэмшиг бус байна гэсэн үг. Нийгэмшиг сэтгэлгээтэй бие бинийгээ харж одоо хайр төрж идэг. Өөрөөр хэлбэл нийгмийн гишүүд чинь бие бинийгээ харахад окситоцин буюу хайрын давар ялгардаг гэж байгаа шүү дээ. Нийгмийн гишүүд тийм байгаа нөхцөлд өөрөөр хэлбэл тэрний цаана юу явж байна? Амин хувиан хичээхээс илүүтэй бие бинийгээ хайрлах сэтгэл нь тэднийг одоо хөгөлдөг гэсэн үг шүү дээ. Хайр шиг хөгөлдөг юм ер нь байд юм уу? За тэгтэл ийм зүйл байхгүй байгаа нөхцөлд нийгэм бол задарч бутардгаа гэж үздэг. Тэгэхээр л тэр амин хуваа хичээсэн үзэл гэдэг бол одоо нийгмийг устгах хүчин зүйл. Устгах хүчин зүйлийн цаана зор нь хаанаас төрсөн цус ойртолтоос эхэлсэн гэсэн үг. Ерөөсөө өвхөл шүүд амин нийгмийн гишүүд аминч болно гэдэг бол нийгэм устж байгаагийн хамгийн гол одоо юу шинж тэмдэг юм. Дээр нь одоо нэг их сони юм ажиглагдаж байгаа нь яг сэтгэл судлаач бол хэлж илээ. Ерөөсөө нэг юм нам гэхээр өөрөө мэдлгүй одоо ингэж бүр бие нь хажин болж өөр намыг ярихаар ингээд хөлсөм ингээд биеэр нь дааварлж идэг одоо чичирч идэг ингээд аман цангаж идэг ингээд бүр тийм хүмүүс бий болчихжээ. Бараг 200-аад мянга. Бүр тархинд нь ийм голомт үүссэн. Тэгэл намаа дагж ижил ажил төрөлд орохгүй бол нийгэмд амьдрч чаддгүй. Энэ жишээл бол одоо энэ удмын дөрөвтөлд яаж холбогдоод байгаа юм? Сэтгэл судлаач нар бол нэг ийм дүгнэлт гаргасан байл. Одоо ерөөсөл янз бүрийн тэр эгрегорын мэдлэлд орчиж байгаа хэрэг л дээ. Эгрегор гэдэг чинь одоо тэр хүмүүс биш. Яг өөрийнхөө төлөө ажиллах гээд одоо ажиллаж юу яагаад байгаа л зүйл л дээ. Их маш их муу энергийн тимийг цогц юм. Нарийн биет гэх юм уу да тийм үү. Энэ бол ерөөсөө бас л нөгөө нэгдвэл байдлаас л холдуулж задалж буталж байгаа тийм нөлөөлөл л дөө. Энэ Монголын нийгэмд хин нам гэдэг зүйл бол ерөөсөө үндэсний язгуур эрх ашигаас хамгийн их урвсан зүйл байгаад байгаа шүү дээ. Ямар ч үнэнд үндэслэл байхгүй. Шинжлэх ухааны үндэс байхгүй зүйл дээр тэд нэгдсэн байж байгаа. Бүлэглэн нэгдсэн байж байгаа. Бүлэглэн фракцлэн хуваагдана гэдэг бол тэгэл үндэснийг жижиглэл устгадаг тийм л ганц л үр дагавартай. Еврей нарын хүн төрлөختөнд тулгаж байгаа 7 зүйл дараах 7 зүйлийг л хэрэгжүүлээд байвал тэгэл өрөөсөө та нар энэ дэлхийд даяар хэрэн хэлсэн ч хаана явна гэ хаан шиг явна гэдгийн дотор л тэр нэг орцсон юм энэ тарих угаалтны асуудал буюу одоо ингээл нэг дэлхийн сонгодог 100 зохиолчл гин. За энийг заавал унших тэр ном уудлыг гин. Эсвэл одоо шилбэл ингээд Толстой л одоо жишээлбэл айл болгонд Анна Каренина л байхгүй бол жишээлбэл одоо гэдэг юм уу. Гэтэл таны номон дээр бол энэ гоц авьяастай сод хүмүүсийн бас генийг хөөж үзээд ихэнх нь удмын дороотолтой байсан буюу бас ийм дотроо тарчилж исэн асуудлууд гарч ирчээ. Гэтэл нөгөө бид нар чинь хамгийн мундаг гэж хүтэд дээдлж исэн улсууд юу болчих вэ? Энэ зохиолчт гэдэг
нэг бүлгийн тухай яриад байна л да өөрөө тий. За сод хүн болгон зохиолч биш шүү дээ. Энэ хүмүүсийн хамгийн их судалдаг хүмүүс нь ганц дааж одоо мэрж чадж байгаа юм л уран зохиол юм шиг байгаа. Тэр сод хүмүүсийг тий тэр ихэвчлэн сод ухааныг судалдаг хүмүүс дандаа л зохиолчдыг судалсан байдаг. Тэгэл тэднэр дотор дандаа юу юутэй хүмүүс ихэвчлэн байгаад байдаг. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр зэрэг нэгдүгээр тэр судалж байгаа хүмүүс энэ сод ухааныг судалсан тэр барууны эрдэмтэд нь дандаа нөгөө ерөнхийдөө нэг юунууд психиатр маягийн хүмүүс байдаг. Өөртөө галзуугийн эмнэлэгтэй галзуу хүмүүсийг маш их судалсан хүмүүс байгаад байдаг. Тэгээд ертөнцийг ер нь галзуугийн нүдээр хараад сурч байгаа шүү дээ. Галзуугийн эмнэлгийн цонхоор бүх ертөнцийг харах нэг өөр, галзуугийн эмнэлгийг гаднаас харах нэг өөр тий. Ер нь жижиг нүхнээс их том юмыг харах боломжгүй шүү дээ. Том юмыг харъя гэвэл нэлийн том өндөр газар зогсох хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тэр хүмүүс чинь тэр нүхэн дотроос ертөнцийг хараад бас бүр сод ухааныг ойлгоё гэж оролцсон байгаа аахгүй. Нэг тийм асуудал байна. Хоёрдугаар зохиолчд гэдэг энэ каст хідээ үүссэн бэ гэвэл ерөөсөө баруун Европод хувьсгал гараад соён гэгэрүүлэгчдийн давлгаан явагдаад тий өөрсдийнхөө католик шашны үнэт зүйлсийг улантаа гიშгээд тэгээ бурхан байхгүй болоод орой дээр нь дарах даруулга байхгүй болоод эренгүүд маст чинь бас оюуны тэжээл хэрэгтэй болно доо уг нь бурхны сургаалаар тэжээгдэжсэн аа хоосроод тэгэнгүүт тэр хоос орон зайд нэр нь оюуны тэжээл өгж байгаа хэсэг хүмүүс гарсан байгаа юм л да. Ингэж утга зохиол гэдэг юм нэг юм үзэгдэл үүссэн байгаа юм. Уран зохиол бичдэг урд нь бусад арт түмний зохиол бичдэггүй байсан уу гэвэл бичдэг байсан. Бичихтэй дандаа тэр тухайн тэр соёлынхоо хүрээнд үнэт зүйлсийн дор үнэт зүйлсээр даруулсан, бурхан тэнгэрээрээ даруулсан тийм хүмүүс л үнэхээр жинхэнэ сургаалт зүйлийг айлддаг байсан байгаа юм. Мөн эсвэл аватар бурхтын түүхийг бичгэлж үлдээдэг байсан байгаа. Тэгсэн чи одоо тэр соён гэгэрүүлэгчдийн үед бурхнаа үгүйсгэсэн тэр соён гэгэрүүлэгчид юу ичиж эхэлсэн гэвэл өөрийнхөө сэтгэлийг уудалж эхэлсэн. Ингээд солиотой зохиолууд маш их гарсан. Уран сайхны хувьд бол хүнийг одоо мунхруулах, ухуулах тухайд бол маш гайхалтай байж болно. Гэтэл цаадах тэр хөлөглөж бичсэн тэр онгод нь болохоор зэрэг нэлээд хар зүгийн онгод байдаг аахгүй. Тэгээд жишээлбэл одоо энд тухаас Ломброзо гэдэг өөрөө юуны галзуугийн эмнэлгийн дарга байсан насаараа тийм психиатр хүн байдаг. Энэ Ломброзо гэдэг еврей гаралтай Итали хүн бол маш олон зохиолчдыг зохиол бүтээлийг уншиж юу хийсэн байгаа. Задлан шинжилж юу яасан байгаа. Тэгээ бүгдээр ер нь эрүүл зохиолч олдоогүй мөлий тэр Францын зохиолч. Одоо таны энийг харсан ч бол баг чочмоор харагдсан шүү дээ. Гэтэл яг ингээд харсан чинь удам судрыг харсан чинь нэрэл одоо ижил хөөстнүүд их байсан. Жишээлбэл одоо өр хүүхэд нь хүн болж чаддгүй үхэж өргөддөг байсан. Одоо айцтай төгшүүртэй тэр үтэл Сталины хөл нь үлөө нөгөө хатангаар хөлтэй байсан. Хөл нь тийм хөл нь ингээд юу яцсан илүү хуруутай доголж өвдөг гар нь юм хатангаар байсан. Тийм тэгэл тэгэл эсвэл Ленины галзуу солиор лөө галзуу. Ленинээс тэгсэн тийм. Хевсний өнцөг зуураад орилоод очдөг байсан ч гэдэг юм уу. Одоо гитлэр бүр харах царайны гэх юм уу да одоо тий. Ийм юмнаас гадна энэ мэдээллийн энергийн талаар би танд бас нэг сонин жишээ ярил л 3 сарын 8-нд манай телевиз Чингис зочд буудалд урлагтай лекц зохион байгуулсан юм. Тэгээд тэр үеэр нь бас Анна Каренина дуур тавигдсан драмын театрт. Тэгээд тэр дуур дээр тесрэлттэй корона гараад тэг хамгийн одоо хүчтэй корона галзуурч явах үед манайх тэнд 200-аад хүн цуглуулад хийчихгүй юу арга хэмжээгээ. Тэгээ би нөгөө за баг ийм юм ярьж байгаа ийм сайхан газар коронавирус орж ирвэл баг эдгэрэн шүү та нар ийм сайхан энерги шүү гэл нэрэл одоо юу ч болсонгүй л дээ. Гэтэл тэнд эмэгтэй хүнийг тарчлаан зовоож сүлд 8 насны тохирож байгаа нийгмийн хавчигдал ганцаардлын тухай жүжиг үзчихсэн улсууд тийм олноороо гарахгүй. Тэгээ би эндээс бол энэ энерги хэрэгтэй байсан байна. Тийм энергийн одоо том мэдээлэл буюу энэ үгний энерги ам алдаас болохгүй гэдэг үгдийцэн тэр ухаан өнөөдөр ингээ үгийг хайр гамгүй цацаж байгаа. Тэр үтэл амьсгалаач хайр гамгүй амьсгалж байгаа. Энэ дээр та сайхан ухаарал хэлж өгөөч. Бидний одоо бүх хэмжээг хязгаар штэ тий хүн болгоны амьсгалын тоог үж хүртэл
хүн хүнд өгөгдсөн байдаг. Энэ амьсгалыг чинь хамаагүй их гэд их хурдтай явуулаад ивэл маш амархан үхнэ. Тийм өнгөцгөн амьсгалаад байвал яагаад гэвэл амьсгалын тоон гүйцлээ гэж манай ард түмэн маш ухаантай шүү дээ. Маш ухаантай. За тэгэхээр зэрэг хүнийг амнаас гарч байгаа хий гэдэг одоо маш их эрчим хүч дагуулна. За тэг нь хий юм хүчтэй байлаа гэж одоо амьсгалын хий те. Гэтэл дээрээс нь энерги мэдээлэлтэйсэн асар хүчтэй үг гэдгийг дамжуулчлаа. Гаргачлаа. Энэ хизээч зүгээр өнгөрөхгүй. Бид нар чинь энэ амьдарч байгаа орчин тойрныхаа агаарыг бүх юмыг байнгын өдөөж хөдөлгөөнд оруулж ингэж зовоож эсвэл эерэг сайхан урсгалтай болгож янз бүр болгож явж байгаа шүү дээ. Бид нар бол бас жижигхэн өт хорхойнууд боловч бас хэрэндээ хариуцлагатай амьдрах ёстой амьтангууд байгаа. Тэгээ биднээс цацарч байгаа одоо бүх импульсүүд чинь өөрийн гэсэн тодорхой гэрэлтэй тоонтой гэж байгаа шүү дээ. Энэ бол багжаар тогтоогдсон зүйл. Хүн болгоны жишээлбэл гэрлийн нэгжээр илэрхийлж болно гэж байна. Хүнээс цацарч байгаа энерги нь тодорхой өнгөнүүдтэй байдаг энергийн потенциал гэдэг чинь. За тэгээд зарим хүн бол үнэхээр хар энергитэй хүн гэж байна. За тэр хүмүүсийн амьсгал маш хүн, маш огцом. Тэр амьсгалын хэмнэлээр дамжиж бусдад стрессийн даавар одоо юу яаж байгаа. Стрессийн даавар ялгартал нь цусны одоо даралтын нэгсэгтэл нь тэгж амьсгалдаг хүн гэж байна. Амьсгалаараа дамжуулж хүнд одоо өөрийнхөө энергийг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг халдаагаад байгаа. Цаашилбал өвчнөгч халдаана. Тэгэхээр зэрэг хүн болгон хорвоод цацрааж байгаа тэр импульсүүдээ гэрэлтэй байгаасаа л гэж бодсон шүү дээ. Ер нь хар бараанд байхыг хүсдэг хүн байна уу гэрлээ. Ер нь бүх юм л гэрэлтэй сайхан юм руу тэмүүлдэг шүү дээ. Тэгвэл юу гэрэл дагалддгийг гэвэл ерөөсөө л эерэг сэтгэл. Юу одоо хар бараан болгодгийг гэвэл айдас аминч үзэл тэр атомын сэтгэлгээ. Нөгөө бүх юмыг өөртөө авъя гэдэг тэр бэрдийн харамт сэтгэл. Тэгээ бусдад атаархсан сэтгэл. Энэ болгоны үед чинь хүний цацрагууд маш муухай одоо хэртэй тоонтой болж за тэгээд цацарч байгаа гээрц нь маш хүнд болдог. Өвчлүүлэх тийм хүнд гээрцийг цацруулж байдаг. Тэгээд өөрөөсөө улдаар орчлон ертөнцийг бодож хайрладаг тий гоо сайхныг бишрэлдэг. Хүмүүсийн мөөг биш сайхныг харж баясдаг. Хүнд урмын үг өгдөг. Яаж нэг одоо бусдыг нэг жаргалтай байлгачих уу гэж хичээж явдаг. Тэгээ тийм хүмүүсээс бол маш гэрэлтэй өнгөнүүд цацарч дээрээс нь одоо нөгөө цацарч байгаа гэрсэн их өндөр үйлчлэх байдаг. 150-аас дээш бүр 240 герц хүртэл цацрагдаг хүн байна. Жинхэнэ бодис сэтгэлтнээс бол 240 герц цацарч байгаа. Тийм учраас тийм их гайхалтай тийм хүмүүсийн ойролцоо хүмүүс чи эдгэрээд байдаг шүү дээ. Тэгээ эдгэрэх гэж очдог ч бас. Вампирдах гэж очиж байгаа шүү дээ бас. Ойлголоо баярлалаа. Тэгэхээр за яг хөө ингээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө жаргах төгсч байна. Саяхан төрийн ордонд энэ Монголын сэтгэл судлаагчдын их хурл болсон юм а. Тэгээ тэр их хурл дээр нэг статистик байсан. Монголчуудын сая 500 мянган өртөө байна. Сая гаруй нь ядуу байна. 700 мянган хүн архины хамааралтай байна. Сая гаруй хүн тамхины хамааралтай байна. 500 мянган хүн сэтгцийн өөрчлөлттэй байна. Гэдгийг одоо ил тод гаргаж тавилаа л да. Одоо үнэхээр муу сайнаа яри гэж. Тий одоо том тоо баримтууд гарч ирж 10-аад үзүүлэлтээр бол одоо хэртгэн дүр зураг гарсан. Монголоос амиа орлолтоор дэлхийд 6-ад орж байна. Жишээлбэл одоо амиа орлож байгаа хүмүүсийн хүүсийн авсрууд талгаараа хувьд ирчүүд байна. Нөгөө эрд зөрөг Чингисийн баатарлаг хүмүүсийн сэтгэлийн тэмхээ хаач юу тийм ээ. Нөгөө жил болгон 25 мянган гэр бүл гэрэлтийн бүртгүүлж 4700 салж байна. Ингээд одоо ийм байдалд хүрчжээ. Тэгэхээр 800 жилийн өмнө ч гэсэн монголчууд орондоо орох завгүй олзолдон болаалдаж хүнжилтэн орох завгүй хөнөөлтөнд тэмцэлдэж байж бид дэлхийд боссон. Тэгэхээр магадгүй энэ түүхийн энэ шахаа түүхийн энэ нөхцөл байдал дундаас бид одоо яаж босох вэ? Яаж цоройж гарч ирэх вэ? Энэ дээр одоо та энэ одоо том таныг бол бас Москвагийн их сургуулийн философийн гүн ухаантны ангийг төгсөж монголчуудад бас золболж ирж энэ олон зүйлийг одоо анхааруулан сануулж багварлын энэ дээр одоо гайхамшигтай хоёргүй үннийг хэлдэг учраас арт түмний хайртай байдаг юм л да. Тийм учраас та бас одоо арт түмэндээ ийм нөхцөл байдалд би чигтчихэд байж байна. Одоо бид яах вэ?
сая хэлж байгаа тоонууд бол үнэхээр хэрэгтгэл гэж ийм төвшөнд хүрсэн гэж би л мэдээгүй юм байна. Би над төдлий чинь бүгдийг бичиж авна. Хүүхдүүд баярлаад дэмтгэлж авъя. Тэгэхээр эрүүл үйлчлснүүд нь одоо нэгдэх хэрэгтэй байна. Бид нар чинь бас Монгол удмаа залгуулмаар биш үү? Цааш нь одоо энэ үндэснийг оршин тогтноосоо гэж хүсэж штэ. За тэгээд яхааргүй энэ удмын дороотолд өстө маш их гүнзгий шигдсэн гэдгийг энэ саяын тоо баримтуудаас бол шууд харагдаж байна. Тэгэхээр одоо дороотолд орснууд нь ч гэсэн тий өөрсдийгөө татаж аваад одоо эрүүлийн талд эрүүл Монгол үндэстний төлөө зүтгээч тий. За тэгээд үнэхээр чаддгүйнүүд нь бол одоо тэднээс гуйх юм алга. Тэгэд эрүүлийн одоо хамгийн гол ачаал эрүүл хүмүүст л ирлээ л гэж хэлмээр байна. Бүгд одоо хамаагүй ингээд тав тухандаа амин ч үзэлдээ шигдээд энэ үндэстнийг үгүй битгий болгооч ээ. Их сайхан цаг ирж байгаа. Ямар сайхан цаг вэ гэхээр 100 жилээр 7.8 Гц байсан шүүмний резонанс гэдэг зүйл маань 2000 одоо 100-ны цаг дээр айжмаар өндөрсөөр байгаад 2012 оны нөө дэлхийн сүйрэн гэдэг тэрний үеэр бас нэлээд гайгүй хэдэн герцээр нэмэгдээд тэгээд одоо 2017 оны ихээр авсан хэмжилтээр гэхэд 36 герц болчиход байна. Энэ юу хэлж байна гэхээр дэлхийн ээжийн хийнэл өндөрсөж байна гэсэн үг. Давтамж нь 7.8 герцээс 36 герц хүртэл одоо өндөрсөж байна гэсэн үг шүү дээ. Энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг хамгийн тэр доод үйлчлүүд дээр амьдардаг тэр одоо бие бинийгээ устгах гэсэн ингээд зүйл тотох араатны сэтгэхгүй явж штэ энэ ковидаар үндэстнүүдийг устгахчий гэсэн бодлого явж байна. Ийм хүмүүс бол хааштай нэмэргүй. Тийм учраас хэн илүү бие биентэйгээ одоо нэгдэж ажиллаж байна. Хэн үндэснийхээ төлөө их орныхон төлөө хайрын сэтгэлээр нэгдэж байна. Тэр хүмүүсийг бол дэлхийн ээж ивээх нь гарцаагүй байна. Ягаад гэвэл дэлхийн ээж өөрөө маш их өндөр үйлзэл рүү явж байна. Ягаад тэр хайр болон үйлзэл гээд дэми балай донгосоод байна гэх бах хүмүүс маш их аашил загнадаг болсон шүү дээ. Хүмүүсийг юу ч ойлгохгүй мөртлөө би мэдчихээн, бүгдийг би мэдчихээн. Ягаад гэвэл хайр гэдэг одоо тэр мэдрэмж одоо нөгөө иримийн хайр биш шүү дээ, тийм ээ. Тэр нөхөн үржгүй юмтай бити одоо холбоорой. Тэр амьтай болгоныг хайрлах, дэлхийн ээжээ хайрлах, тэгэл ерөөсөө амьсгалж амьдарч байгаа болгоныг хайрлахын сэтгэл гэдэг чинь өөрөө хүн одоо маш өндөр гэрцийн үйлчлэлийг 100-аас дээш үйлчлэлийг зацруулд юм а. Энэ үйлчлэл өөрөө бүтээл, тойрол, эрүүл мэнд, эд баялаг бүх сайн сайхан юмны хөгжил цэцгэлтийн их үндэс байд юм а. Тэгэхээр зэрэг та бүхэн эх орноо хайрлах сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй. Дэлхийн ээж ийм хүмүүсийг ивэнэ. Аминчхан зүйлдүүд доторх араатнуудыг бол дэлхийн ээжийн өндөр үйлзэл хар аяндаа устгах хэмжээнд хүргэнэ. Тэгэхээр суурил руу, одоо авилгал руу, хулгай руу, нүгэл рүү явж байгаа юм болгон устан шүү, давраад ах хэрэг байхгүй. Буйныг одоо эрхэмл нөгөө 10 хар буй одоо 10 хур нүглийг дэвчиж 10 цагаан буйныг эрхмэл гэсэн үг байдаг шүү дээ. Энд чинь ламын үг биш. Бидний уламжлалт одоо өвгдөө эцсийн үнэнт зүйлээ. Энэ ингэж л амьдраараа бидний одоо яаж амьдрах кодыг бидний өвгдөөс өвлүүлсэн байгаа. Тэр кодоо сэрээцгэх дөөн гэж л хэлмээр. За ёстой гайхалтай сайхан хэллээ. За үнэхээр тийм байна. Юм болгон маш хурдан өрнөж байна. Бомбын эрен бол одоо эргэлтгүй хүндрэлтнийг энэ цэнхэрхэн дэлхийг бол ивэж байна. Сайн юм бол хэд дахин үржиж байна. Саар юм ч гэсэн одоо ямар олон энэ манам мап бүлэглэлийн ханаж цадхан байсан гэр бүлүүдийн хэрэг араасаа гарч ийн. Монголын түүхэнд байгаагүй төрийн өндөрлгүүд ямар олноор шүүх прокурор дээр шалгагдаж байна. Ямар олноор одоо ял эдлэж байна. Эцсийн эцэст бол энэ Монгол нутаг газрын зулай тэнгэрийн цоорхой энэ агуу их одоо эрчим энерги дүүрэн нутагт бол ийм байдлаар амьдрах арга байхгүй гэдгийг бол одоо байгаль ижи агуу их одоо тэнгэр дээдс бидэнд санууллаа. Ингээд монголчууд бидний одоо зол завшаан болж энэ сайхан удмын дор
доройтол ном бол одоо ард түмний гар дээр албан ёсоо ямар нэгэн саад дарамтгүйгээр очиход бол бэлэн болсон байна. Тийм учраас та бүхэн мэдээж одоо ачаалалтай, захиалгатай байгаа хэдий ч гэсэн та бүхэн дундуур нь одоо үзэлцэж ороод энэ номоо одоо яаралтай авч уншиж гайхалтай сайхан хэллээ. Эрүүл байгаанууд нь нэгдэцгээе. Ямар ч байсан энэ бол орны одоо заяа өдрөг учраас сайн сайхны төлөө тэмүүлдэг болгоно нь одоо нийлээч, нэгдээч, язгуурын монголчууд энэ цагт энэ сайхан улс орноо босгооч гэсэн одоо энэ сайхан хүсэл мөрөөдлийг өнөөдрийн зочин бол та бүхэнд хэллээ. Ингээд баг хуралд Эрдмийн чуулганы 271 дахь дугаар удмын доройтол улс Монголыг минь мөхөөхүй гэсэн энэ сануулга сэдвээр эх орноо Монгол эмэгтэйчүүд Монголын одоо сайхан ээж нар болсон одоо бит хоёр хэлж ярихгүй бол одоо өөр хэм хэлэх вүлээ гэж их зориг зүрх гаргаж битээр одоо яриад жаргаж байна. Танд одоо маш их баярлж байна. Монголын одоо эрдэмтэн мэрэгдийн сор болсон одоо гайхамшигтай сайхан гүн ухаантан гэдэг мэрэгчлийг эзэмшиж энийгэн одоо Монголын төлөө бол зориуллаа. Үнэхээр одоо энэ залуу настай эдий ч гэсэн та бол одоо суур томоохон номуудыг тухайлбал одоо Сионы мэрэгдийн протоколыг та бол 16 онд гаргаж ирсэн. Дараа нь энэ Алтан эрен цахим гямднуу гэдэг номыг 18 онд одоо 16 онд гаргаж ийлээ. За тэгээд энэ өнөөдөр энэ язгуурын одоо бүх юмыг хартсан дэлхийтэй Монголтой багтаагаад гарсан номыг бол одоо монголчуудын энэ алгаан дээр ингээд тавилаа. Тэгээд энэ эх оронч сэтгэлдтэй нь одоо яалтчгүй мянган үзэгчдийн хамраас бол хүндэтгэл үзүүлж байна. Ингээд одоо уламжлал юм сайхан ерөөлийг хэлж нэвтрүүлгэж аргаана. За Монголын маань одоо заяа өөдөө байх болтугай. Эрүүл монголчууд нэгдэж Монголоо аврах болтугай гэж ерөөё. За тэр сайхан ерөөл бат сайхан орших болтугай. Иймэрхүү 12 дахь жилдээ Монголын цэнгэр дэлгэцээр үргэлжилж байгаа Бахаралда Эрдмийн чуулганы 271 дахь дугаарт гүн ухаантан намхай давгийн сом оролцож монголчууд та бүхэнд өнөөдөр тулгараад байгаа асуудлыг гүн гүнзгий улс суурьтай ярьж өглөө. Дараагийн Бахаралда Эрдмийн чуулгануудаар олон сайхан эрдэмтэд академич нар та бүхэнтэй уулзгаар бүтээл идэ ирүүлээд хүлээж байгааг дуулах тайтай байна. Монголын ард түмэн үеийн үед цагийн цагт оюун санаа сайхан сэтгэл эр зоргоороо мандан бадарч явахын ерөөл өргөё.